За та бүхний өнөөдөр ямар амгалан айлтгая. Тэгээд намайг өнөөдөр 21-р зууны Бурхны шишин гэсэн сэдвээр жоохон яриа хийгээч гэдгсэн. Тэгээд бас лекц гэж зүгээр хэлсэн. Тэгээд би энэ талаар бас зүгээр санагдаад байгаа. Хүмүүс тэгээд Бурхны шишний лекцүүдийг бүгдийг номын айлдвар гэжсэн нэрэн дээр яваадах шиг байгаа. Тэгээд энэ бас жоохон буруу юм болов гэж санагдсан. Номын айлдвар лекц хоёрын жоохон тусад нь салгаж ойлгол зүгээр санагдаад байгаа. Яг номын айлдвар гэхээр юу вэ гэхээр яг Бурхны шинтэй хүний багшаас шавьд чихнээс чихэнд явдаг тэр дамжлагын дагуу багшаа барилгатай хүмүүсийн номын үйл ажиллагаа дамжлагааг номын айлдвар гэсэн тэр яг зөвхөн шашны дамжлагын номын айлдвар гээд лекц гэхээр яг Бурхны шишин болон бус талаар таны мэдүүлэх тэр яриануудаа лекц гээд явал зүгээр юм болов гэж санагдаад бодогдоод байсан. Тэгээ сүүлийн үед манай ажил хийж байгаа хүмүүс тэгээ лекц болгоныг л номын айлдвар гэдэг хаар бас жоохон очир дутагдaltaй санагдаад байгаа. Тэгээ зөвхөн лекц гэдэг бол зөвхөн таны мэдхгүй Бурхны шинтэй байна уу, шашингүй байна уу, зүгээр л Бурхны шинд ингэж үздэг юм а гэд манай лам нар эрдэмтэнгүүд ойлгосон, сурсан мэдснэ таниулах нэг зүгээр яриануудыг лекц гэд хүссэн хүн ирж болно гэд номын айлдвар гэхээр яг Бурхны шинтэй хүн та өөрийнхөө яг шав орсон багшигаа шүтээд багшаасаа номоо сонсож байгаа дамжлага авч байгаа байдлыг нь номын айлдвар игээд ялгчвал зүгээр юм болов гэж санагдсан. Тэгэхээр өнөөдөр бол мэдээч лекц тэгээд тэр өнөөдөр 21-р зууны Бурхны шишин гэсэн сэдвтэй гэсэн. Тэгэхээр энэ юу вэ гэхээр Бурхны шишин гэдэг зүйл 21-р зуунд ямархуу хэм маягтай байна вэ? Бурхны шишин гэдэг ойлголт маань Монголд өнөөдөр бидний хувьд ямархуу байр суурьтай ямархуу нөлөөлөлттэй байна вэ гэдэг талаар ярих юм болов гэж ойлгосон. Тэгэхээр мэдээч Монголд өнөөдөр Бурхны шишин жоохон тийм сайн гэж хэлэхээр хэмжээнд бол биш байна гэж харагдаж байгаа. Яг шашнаа ойлгодог, мэддэг, агуулгын сэтгэлдээ агуулсан их ховор байх шиг байна. Сүсгтнүүд дундч, лам нар дундч гэсэн яг шашнаа мэддэг хүн их ховор байна. Зөвхөн нэг тийм одоо хэлбэртэлт гэж ярьдаг тийм ээ. Ёо зөвхөн зан үйл талын л мэддэг, зан үйлээр л Бурхны шишинтэй хүн гэж харьяалагддаг болцсон. Мундаг буддист хүн шүү гэхээр ямар хүнийг хэлж яах вэ гэхээр эрхнээс салдгүй цонхоор сүгэ цацчихдаг. Тэгээд хурал болохоор байнга ирээ сууж идэг нэг хүн байдаг. Энэ хүн бол чихэн буддист хүн шүү гэсэн ойлголттой яваад байгаа харагддаг. Яг энэ сайхан сүсгэл дээ. Тийм боловч яг ийм байсан төдийгээр яг Бурхны шишний дотоод агуулга байна гэж бас бүрэн гүйцэд хэлж чадахгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр Бурхны шишин гэдэг маань зөвхөн ном уншуулад зөвхөн тэг мөрөгсөн төдийгээр болчдөг зүйл биш. Гол нь агуулга байх хэрэгтэй. Хэлбэр төдий битгий шүтээч гэдгийг хүн болгон өнөөдөр бүгдээрээ хэлж байгаа. Тэгээд Бурхны шишинтэй хүн гэдэг бол Бурхны шишин гэдэг бол тийм гаднах зүйл биш ээ гэдэг дахин хэлдэг. Бурхны шишин гэдэг бол дотоод сэтгэлд байх ёстой зүйл. Зүгээр л нэг эргэлцсэн үед юм уу өвдсөн зовлон гарсан үед ламдаар очдог, хид ороо иргэдэг гадаад нэг хэлбэр төдий зүйлийг Бурхны шишин гэхгүй. Яг сэтгэлд байнгын өдөр тутам ямар нэгэн эерэг болон сөрөг хандлага гарах тоолонд яг биднэрт дотор оож ирэх тэр сэдлүүд хамгийн гол Бурхны шишин гэж хэлэхэд төхөмтэй болох юм шиг байна. Яг ингээд хотын замаар явж идэл хажуудаас нэг нь дараад ороод ирэхэд нэг уур хүрээд хараалыг амнаас гаргаж яхад за болохгүй шүү гэж бодож байгаа. Би ч бас Бурхны шишинтэй хүн шүү. Энд ч одоо нүгэл болохын гинлээ гэдэг нэг бодол төрж байгаа бол энийг бол бас Бурхны шишин гэж хэлж болохоор юм шиг санагдаж байгаа. Ийм сэдлийг яг нэг буруу юм хийх гэж яхад болохгүй шүү. Эний чинь нүгэл гэсэн шүү. Багш ийм хийж болохгүй шүү гэсэн шүү гэж нэг санаж байгаа байдал тийм ээ. Яг ингээд том дарга байлаа гэд бодоход ажиллаа хийгээ сууж хахад нэг сайхан ажил ярьсан хүн орж ирэл та тэрийг зохицуулаад өгөөч, ийм гарын өсөг зураад өгөөч. Танд нэг тэдэн саяар бэлэг өгье, ийм өгье гэхэд хинч мэдгүйгээр авчиж болохоор байхад дотор талаас нь эн чинь нүгэл штэ гэдэг нэг үг дуурч чадж байгаа бол тэр бол Бурхны шишин юм шиг байгаамаа гэж хэлвэл гэж бодоод байгаа. Тэгэхээр өнөөдөр бас яг шашин маань зөвхөн нөгөө ном уншдаг талаас сүсгтэн олон зөвхөн мэрэглүүлдэг, ном уншуулдаг, мөрөгдөг гэдгээр бодоо явчихсан. Зарим нэг лануур маань зөвхөн трийгээ хийгээд явчихсан болохоор зөвхөн одоо энийг хэрэглээ болгочихсон лам хүмүүс их байгаад байна л да. Одоо лам гэж хэлэх нь зөв буруу юу сайн мэдэхгүй. Зөвхөн нөгөө нэг ингээд жишээлбэл ийм дээр ажиглагддаг юм л та. Ингээд хурал тураас бөөнөрөө сууж хахад утсан дуурайд залгаад авангуудаа байна. Би ажил дээр байна гэдэг.
тэгж хэлдэг зарим хүмүүс. Энэ юг лам хүн гэдэг юм юу гэж харж ийм нэхэр нэг тийм бизнес маягаар хараад байгаа байхгүй. Би ажил дээр байна гэж ирээд хорол дээр сууж иж. Энэ бас төдийлөн буруу ойлголт яваад байгаа шиг байгаа юм. Тэгэхээр энэ бол муун сайн айдны гихчээр төдийлөн тэгж хараад байдаг хүмүүс их байгаа болохоор лам нар руу хандсан тийм сөрөг хандлагууд бас их байгаа шиг байгаа. Тэгээ энэ дээр үеийн зүүр үг байдаг тийм ээ. Зуд болохоор чон цадна, зовлон ирэхээр лам цадна гэж үг байдаг. Яг энэ үгийг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа лам хувцастай хүмүүс олон байгаа нь үнэн. Тийм боловч эн чинь яг лам хүний үйлдэл биш шүү дээ. Эн чинь яг бурхны шин биш шүү дээ гэдгийг би уулз хүн болгондоо хэлж байгаа. Ямар ч шашинд, ямар ч сүсгт ийм юм байдаг. Тэр шашны нэрийг, тэр сүсгийн нэрийг барьж лувр хийдэг хүмүүс байдаг. Энэ луврыг бурхны шин гэхгүй шүү дээ. Бурхан багш энийг номлоогүй шүү дээ. Бид нэр энтгэхт 10 хэдэн жил сүсгтэй олныг цуглуулж авчираад мөнгөний нав лувр гэдэг энэ зад сураагүй шүү дээ. Энд чинь бурхны шин биш шүү дээ гэдгийг л би одоо уулз хүн болгонд хэлхийг зорж байгаа. Тэгээд энэ боломжийг бүрдүүлж өгсөн Живзэндан Ботхтой ихэндээ баярлалаа. Тэгээд та бүхэн ч гэсэн сайн бодож ойлгож яваарэ. Энд чинь бурхны шин биш шүү дээ. Тэр чинь лам хүний үйлдэл биш шүү дээ. Та нарын жишээ аваад нэг бодоод үзэлтэй одоо гадаадад монгол хүмүүс очиод халаасны холгаа хийлээгээл олон дахин давтагдаад баригдаад байна. Тэгэл тэр орных нь монголчууд гэж халаасны холгаачтай байдаг юм лээ гэж яриад байвал бидэнд ямар санагдах вэ? Монголчууд тийм биш шүү дээ. Яг нэг муу хэдэн хүмүүс нь очиод тэнд олон дахин давтаа хэрэг хийчих, давтагчиж. Гэхдээ энэ төдийгөр монгол хүнийг одоо дүгнж болохгүй үсттэй гэдгийг л та бүхэндээ хэлэх бас лам нар руу гарч байгаа сөрөг хандлагт ингэж хариулах хэрэгтэй болов уу гэж бодсон. Тийм байгаа. Тэгээд бас ийм эрхүү лам нарлын талаар муулсан юмнууд их байдаг. Тэрнээс гадна бас түүхэн талаас харж үзэхэд улааны үзэл суртал орсон түүхээр их сэтгэдэг хүмүүс их байдаг. Одоо ч гэсэн тэрэнд хаягдаагүй 70 жилийн социализмын үйлдвэрээр гарсан хүмүүсийг тийм үзэл суртлын түүхүүд нь суудсан. Тэргээрээ сэтгэх гэдэг. Хэдий сүсгтэй боловч нөгөө нэг сурсан сургууль нь үзсэн кинон нэг наадам болоо цагаансаар болоо уламжлалт сайхан эцэгээс үзэж ирсэн кинон дэр нь нөгөө нэг шашныг ийгөөтчихсэн хийчихсэн бүх юмуд нь одоо хүртэл яваад байдаг болохоос түүхэн талаасаа бас тийм буруугаар ойлгох ойлголтууд бас их байгаад байгаа. Бас зүгээр сэтгэх хэрэгтэй бах, олон талаас нь харж үзэх хэрэгтэй бах. Зөвхөн нэг талаас нь харж болохгүй одоо юм хөгжөөд мэдлэг технологи 90 зүүн гэдэг хүмүүс их ярьдаг болж юм болго хоёр талтай гэдэг. Хоёроос ч олон тал байдаг л бахал та. Тэгээд нийгэмд одоо дандаа тийм сөрөг муу юмнууд их байгаад байгаа тийм ээ. Дандаа шашинлуул ам нарыг муулсан түүхэн талаас нь манжид боол болгосон одоо доройтуулсан монголчуудыг тийм дорой буурай болгосон хөгжүүлэхгүй байсан хүний өмнөөс үг хэлж чадхаа байлгасан гэх мэтлэнгээр олон талаар муулдаг. Тийм муу байдаг гэж олон талаар тагаа сонсч ирсэн баг, харсан баг. Тэгвэл одоо өөр талаас нь бас сайн талаас нь юмыг бас ганцхан талаас нь хараад иж болохгүй шүү дээ. Тийм болохоор яг зөв зөвхөн ойлгож чадахгүй нэг их гоё жишээ явдаг шүү дээ. Би одоо энэ 9 тоо зурчаад та нар 6 гэж хараад хоорондоо хэрэлдээд иж болохгүй шүү дээ. 9 6 гэд 9 би эндээс харахад 9 байна, тэндээс харахад 6 байна гэд. Нэг энэ дашрамд нэг дурсахад нэг урд нэг юм хөвгөлтэй юм болсон юм. Би ингээд хуралд эртгэ очсон юм л да. Хуралд ороход эртгэ очсон байсан. Тэгсэн чинь нэг жоохон хүүхэд гүйж ин харвас монгол хүүхэд. Тэгэхээр би дуудаад наашрээ чи монгол үстэй гэсэн чи тийм хаанхын гэсэн чи би ар хангаах гэдэг. Ямар сүм гэсэн. Ар хангаа хотонтих гэн. Тийм хотон ч нөгөө нэг Эрдэнэ зүгийн яг цаана байдаг сум биз дээ гэсэн үг. Үгүй Эрдэнэ зүгийн яг наана байдаг сум шүү дээ гэдэг. Татлаа тэгээд байсан. Тэгэхээр битавэр тэрэн дээр бол их мэтгэлцээд үр дүн гарахгүй байх тийм ээ. Би үгүй Эрдэнэ зүгийн цаана байгаа гэл үгүй Эрдэнэ зүгийн наана байдаг юм анах гэдэг. Битавэрийг харж байгаа өнцгөл тийм байгаад байгаа. Би одоо Төв ангийн хүн хотод төрсөн хөхөд тэгээд харахад бол Эрдэнэ зүгийн цаана хотонд гэдэг сум байна л гэж харагдаад байхад хөө бол хотонтоо төрсөн хотонтоосоо имийг сэтгэхэд би Эрдэнэ зүгийн наана байна л гэж харагдаад байгаа. Тэрэн шиг юм болонд олон тал байдаг. Тэгээд тийм байгаа болохоор та бүхэн маань бас энд ирснийг бодоход мэдээж бурхны шинтэй хүмүүс бах. Энийг төвийн хичээлд олон дахин суудаг хүмүүс бах. Тэгээд зөв шашны төхөө үзээд ойлгоод танин бариад тэгээд бусдад мэтгэлцсэн чи өөрийн шашнаа хүндлэхэд бусдаас ярьж байгаа муу хандлагуудад хариулт өгөхөд хэрэгтэй болов гэж та бүхэн санаж байна. Тэгээд тэр дорой буулаа болгосон гэдэг тал дээр бас нэг бодол байна л да надад нэг хэлэхэд монголчууд их дайчин, тулаанч, мундаг, ирэмгээ баатар хүмүүс байжээ гэж их ярьдаг. Тэгээд дайн дайжин гэдэг тийм хүсээд ах зүйл муу юм болоо да гэж их бодогддог.
Хэдэн одоо тэр дайн байлдаан ч омог одоо хүртэл бидэнд анзаардаг, харагддаг тийм ээ. Замын хөдөлгөөнд оролцоход энэ тэнд харахад баг муухай харсан газраа зодулчих гал Монгол хүний нэг ирэмгийн зан хэдэн зуун жил генд нүлцсэн гихчээр байнга харагддаг. Тэгэхээр хэдэн зуун жил тэгээд дайн байлдаан хийгээд ирэмгийн бүр хэдэн зуун жилээр генд нь сэтгэлд нь удамшлалтанд датцсан тийм нийгэм, тийм хүмүүс донд та нар хүүхдүүд амьдруулаар марина уу? Эсвэл хэдэн зуун жил залбираад сүсгэлээд бөөсөөч ялахгүй амтан алвал нүгэл ингэнлээ гэд сууж исэн тийм хүмүүс донд та нар аж төрөөд хүүхдүүдэд байлгавал сайхан санагдах уу гэд нэг бодоод үзвэл ямар хөө санагдах нь мэдээж ойлгомжтой байх тийм ээ. Шашин хүнд Монгол тэгж нөлөөлж чадсан байгаа тийм ээ. Морин дил дээр дэлхийг дөргиж исэн баатар бөөсөндөө баригдаад амтан алвал нүгэл гинлээ гэд сууж исэн гэдэл их доромжлох маягтай ярьдаг. Яг гоо тэгж доройтулсан гэхээс илүү бас арай эрийгээр арай өөр талаас хараад үзвэл тийм хүмүүс донд бид амьдрсан зүгээр үү? Юм л бол дайтах гад алдчих гад байдаг хүмүүс донд байсан зүгээр үү? Нэг тэгж нэг бодож үзмээр санагддаг. Ингээд шашны муу нөлөө гэхээс илүү бас хэрэгтэй тал байсан байж болохоор тийм ээ. Хүнийг зүв болгож чадчихсан, сайн болгож чадчихсан. Тийм байгаад байгаа. Тэгэхээр өнөөдөр мэдээж та бүхэнд ярьсан шиг Бурхны шашныг бол зөвхөн ном уншуулах, мэрэглүүлэх гэсэн төдийгээр хараад байна гэж одоо манай ланаар тайлбарлаж байгаа. Тэнгүүд ингэнгүүд хүмүүс ингээд нөгөө талаа нь унчих гээд байдаг. Нөгөө манайхаар бол төв үзэл гэж хэлдэг. Орчин үеийн хэллэгээр бол алтан дундчийн онол гэдэг шүү. Дундчтай байхгүй. Ном уншуулах, мэрэглүүлэх төдийгээр битгий хязгаарлагдаач. Битгий хэлбэр төдий байгаа ч гингүүт ном уншуулах нь буруу юм байна. Мөрөхөө болчих. Нэг зөвхөн агуулгын яри, зөвхөн нөгөө буддийн философийг ойлгодог хүн болчих гэх нэг хий цэцрэгч болох гээд байдаг. Ном уншуулах нь буруу юм байна. Мэргэлүүлэх нь буруу юм байна. Сүнд очиж мөрөх хэрэггүй мэн. Зөвхөн номоо уншаал бясалгал хийгээл мундаг философч болчихно гээл тэгж ойлгодох шиг байгаа. Тэр нь бас буруу шүү. Энэ бас хит нөгөө тал руу унчиж байгаа. Нэг тал руу унтсан байсан нь та энэ тал руу унчижээ. Эн чинь буруу шүү гингүүт нөгөө тал руу унчих гээд байдаг. Дуу унтахад нэг төв цэгээ болоод жих өстой байтал чи баруун тишээ хазаагаад байна гэсэн чинь зүүн тишээ хазаагаад тэгэхээр яс ялгаагүй нөгөө тал руу унчдаг. Тэгэхээр давс хужрын тааруулна гэдэг шиг яг ном уншуулах, мэрэглүүлэх бол мэдээж бурхан багшийн айлцсан зүйл. Ном уншуулахад тэд хүүхд нүтгэд түүхүүд угаасаа ном уншуулах тал дээр айлцсан байдаг. Хэрэггүй болоод айлдаагүй худлаа зохиочоогүй зүйл. Энэ үнэхээр байдаг. Гэхдээ ном уншуулах төдийгээр битгий хязгаарлагч чадчих. Битгий хэлбэр төдий байгаа ч гэхээр хүмүүс ингээд хэлбэрээ шууд хаяад агуулга голчлно гэдээ дайраад байдаг. Агуулга нь бэжж хэлбэр нь гадагшаага гарна штэ. Тэнгүүд хэлбэртэл биш болно штэ. Тийм биз дээ. Хэлбэртэл гэдэг чинь өөрөө агуулга нь байхгүй, өөрөө тийм хүн биш байж худлаа тийм болох гээд худлаа жүжиглээд байгаа байдлыг хэлбэртэлдэг нь. Яг хуучнаар бол чи битгий манжлаад ээ гэж монголчууд их ярьдаг тийм ээ. Худлаа жаа гэл нэг худлаа хүнд долдонох гээд тал олох гээд өөрөө үнэн сэтгэлээс хүндлээгүй юм уу? Өөрөө чин сэтгэлээсээ тийм хүн биш байж гой харагдах гээд худлаа байгаад байгаа байдлыг хэлбэртээд байна гэж дүгнээд тах шүү. Та мэдээч жишээ аваад үзэхэд бодоход тийм үстэй. Дуучин хүнийг чи сэтгэлээсээ дуулахгүй байна гэж хэлчихэнгүүт за би дуучин байж чадахгүй мэн гэд дуудуулахаа болчих болохгүй үстэй. Үнэн сэтгэлээсээ дуулаа. Өөрийнхөө өрөмөцөөр өөрийнхөө имижийг гаргаж ирээд тэргээрээ одуулан гялцаач яа гэсэн санаа болгох тийм ээ. Дуучин хүнийг өөрийнхөөрөө дуул битгий сэтгэлээсээ дуулахгүй гэн. Тэрэн шиг та нар битгий зөвхөн ном уншуулдаг мэрэглүүлэлт төдий байгаа ч гингүүд мэрэглүүлэлт ном уншдаг мөрөгдөн буруу юм байна гэд зөвхөн нөгөө агуулганд дайрах гэдэг. Тийм биш ээ. Яг мэрэглүүлэлт ном уншуулдаг маань яг хинжээ хязгаартай, яг тааруулдаг тухайн үед юм байгаа. Тэр нь агуулгыг мэдэрч тэр хэлбэрийг гаргаж өгөөч. Дотоод сэтгэлээсээ тийм байгаа ч. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Энэ ясаа сонио хүн байх шүү. Наадах ч байгаа л юм. Угаасаа л юм хүн байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр чи нэг тийм уучлал ирж штэ тэр хүнээс тийм ээ. Наад хүн чи ингээд нэг муухай зан гаргаад байгаа юм биш. Зүгээр л характер нь уулын сайн хүн байгаа характер нь л зүгээр юм болохоос гэд хүний нэг тайвшруулж хэлдэг шиг. Тийм болохоор дотроо яг ном уншуулах болон мэрэглүүлэх тэрнийх нь утга агуулгыг мэдээд тэрнээсээ дагуу ном уншуулаач. Битгий хэтрүүлээд байгаа ч гэж хүсэж байгаа юм тийм ээ. Ном уншуулах гэдэг одоо бүр амар хэтрүүлж ойлгоод байдаг хүмүүс. Тэгэл сая надтай нэг зарим олцсон хүмүүс нь Япон явах гэсэн, Америк явах гэсэн виз гаргадаг ном байна уу гээл. Тэгээд виз гаргадаг ном байдгүй юм шиг байна л да. Харахад виз гаргадаг ном байна уу гэх юм. Морь хортлуулдаг ном байна уу гэх юм нэг хүчтэй болгодог ном байна уу энэ төр гэдэл. Нэг заавалч нэг тийм Бурхны шин тэгж ойлгоод байгаа юм шиг байна. Ямарваа нэг л асуудал болгонд тэр асуудал болон томилоод өгсөн нэг ном байдаг.
Тэр номыг олоод уншуулчихж байгаа бол бурхны шинтэй хүн. Иймэрхүү юмар сэтгэхэд байх шиваа. Бас өгөөл бахал та. Мэдээж яг ном уншуулахын тус эрдэм бол мэдээж байх нь ойлгомжтой. Сая шинжлэх ухааны хурал энтрээ батлагдсан гэдэг гэдэг үгний энергийг нөлөөлцөх байна гэдгээр их яриад байгаа тийм ээ. Тэгэхээр дуу гэдэг бол мэдээж хүнд нөлөөлдөг маш энерги маш чухал зүйл юм байна л да. Та бүхэн мэдэн дуу сонсох дуртай, дуу сонсоо өсөн биений шар ус босдог энэ төр гэж морин хувийн дунд монгол хүн амаршдаг энэ төр гэж хүн дууны энерги ирж байгаа нь бол ойлгомжтой. Тэгэхээр ус гэдэг бол мэдээж дуу болон энерги хүлээж авах чанартай зүйл шинжлэх ухааны зүйл яриад байгаа тийм ээ. Мэдээж хүний биеийн 70% нь цус буюу ус. Тэгэхээр хүн ийм гоё энергитэй дуунуудыг сонсоо нөгөө хүндээ нөлөөлөх сэтгэл намар амгалан өгөх нь л мэдээж шинжлэх ухааны үндэстэйгээр батлагдж байна гэдгийг шинжлэх ухаан болон буддизмын шинжлэх ухааны эрдэм шинжлэх хулгаанууд дээр олон дахин яригдаад батлагдж байгаа. Тэгээд бас нөгөө талаас нь бодоод үзвэл их хүчлэн юунд ном уншуулдаг вэ гэхээр цагаан хэл ам гэж хүмүүс их ярьдаг тийм ээ. Анзаараад үзэхэд үнэхээр байдаг юм шиг. Ингээд яг та бүхэн ингээд олон нийтийн нэвтрүүлэг сайхан хүмүүсийг хараад үзэхэд тийм ээ. Манай мундаг сайхан аваргууд сайхан уяачд нэвтрүүлэгт ороод ярьж байхад би зарим нэг харсан. Тэгэхэд тэр сайхан авраг уяачд юу тохиолддог вэ гэдээ ярихад наадам төгсөн чинь наадмын өмнөх өдөр ах осолд орлоо. Наадмын өдөр ихч өнгөрлөө гэх шиг нэг иймэрхүү юмнууд их ярьж илээ тэр хүмүүс. Энийг монголчууд юу гэж хэлдэг вэ гэхээр цагаан хэл ам гэж ярьдаг. Энийг юу гэж өнөхөр тэр мундаг сайхан аврагууд уяачд мундаг болоод олон дахин төрүүлээд олон дахин даваад ахаар атаархсан хүмүүс атаархсан сэтгэлээр ярьж эхэлдэг. Тэд давцсан штэ. Эднийх нэрэ моринста өмнө моригшүүлдэг мундаг хурдан ажнаадаа энэ гэх шиг яг магтаад байгаа юм шиг хэрнээ дотроо тийм атаархсан доош нь буулах гэсэн сэтгэлээр тийм их яриах гарч эхэлдэг тийм ээ. Нийгмийн дунд нэгэндээ. Тэгээд тэр яриануудын нөлөөлөл нь цагаан хэл ам болж гинэ гэж ингэж нөлөөлж гинэ гэж ярьж үздэг. Хэрвээ ингэж нөлөөлж байгаа юм бол сахи санаартай лам бид зүв сэтгэлээр, сайхан сэтгэлээр үнэхээр хүндээ тус олчоосоо гэдэг сэтгэлээр тэр тэргүүтэй энерги үнэхээр сайн байна гэж шинжлэх ухаанаар батлагдаад байгаа тэр олон үгнүүдийг уншиж залбирахад яагаад нөлөөлөхгүй гэж. Тийм үстэй тийм ээ. Хүн атаархсан муу сэтгэлээр олон дахин юмыг ярьснаар нөгөө хүндээ тийм нөлөөлөл очиж болж байгаа юм бол бид лам хургууд бид сахи санаараа сахиж байгаа болон ямар нэгэн байдлаар бурхан шинийг үзэл онолог тодорхой хэмжээнд ойлгоод яг гэгэрсэн гэж хэлдэг юм л да. Хүмүүс нэг тэгж ярих гэдэг анзаарч чад. Жохон нэг би явдал мөднөр сайжлаа сайхан болж байгаа нь гэгэрсэн юм шүү гэдэг. Тэр бас жохон учир татгалтай. Манай бурхны шинэ гэгэрлэгд бол нэлээд өндөр дээд шат. Зүгээр нэг ном сонсоод юм уу шашинд ороод нэг явдал мөрөө сайхан болоод олон жил лам яваад нэг сайхан явдал мөртэй сайхан энергитэй гоё хүн байлаа гэхэд гэгэрсэн гэж хэлэх нь жохон хүндэтмээр санагддаг. Тэгээд яг хөө тэгж ярьдаг шиг тийм сэтгэлтэй олон дахин номыг үзсэн, сэтгэлийн төлөвшсөн тийм сайхан хүмүүс олон зуун жил хэдэн мянган жил бурхан багш үгээс ахуулаад дахин давтан уншаад багшаас шавд лүн буюу тэр дууны дамжлагын ирсэн тийм хүмүүс тийм сайхан ном уншихад яагаад нөлөөлж болохгүй гэж юмны эсрэг төсөв талаар бодоод үзэхэд тэр ном уншвал мэдээч нөлөөлөх нь ойлгомжтой боловч бүх зүйлийг ном уншуулад аргалчна гэдэг ойлголт бол буруу гэдгийг та бүхэнд хэлж байгаа. Бүх зүйлийг ном уншуулад аргалж болохгүй ч гэсэн ном уншуулахын тус эрдэм бол байх нь ойлгомжтой. Жилийн засал тэргүүтэй номнуудад бол энерги дууныхаа үднэс тус болно гэдэг нь баталгаатай мэдэгддэг. Тэгээд мэдээж нэг үеийн өөр бол олон талаас яригдчих болох боловч хүмүүс ингэж их яриад байдаг. Өвдөхөр лам дээр очдог. Мис засал болсны дараа эмчид биш ламдаа баярлаа гэж хэлдэг энэ төр гэдэл. Яг хөө тэгээд лам бас залбираал байж байгаа шүү дээ хөөрхий. Тэгэл сайхан болчоосоо гэл залбираал нөгөө энерги өгнүүдээ уншаад залбираа сууж байгаа. Мэдээж эмчийн тус нөлөө байх нь бол ойлгомжтой 100%. Хамгийн бодиттой тусыг хийж өгж байгаа эмчд баярлаа гэж хэлэх нь бол ойлгомжтой зүйл. Гадна дотн нууц гэсэн олон талаар ярьдаг. Нууц тарины ном болон бурхны шинэ үзэл онолоор. Тэгээд лам дээр ирээд өвчнөө яриад байдаг зарим хүмүүсийг анзаарж байхад нэг ийм хүмүүс байдаг. Нэг өвчин өвдөл ходоод нүвдлэг эмнэлэгт очдог. Эмчин таны ходоод ингэсэн байна. Тэгэл бүх учир шалтгаан тайлбар ийм эмчлийн тэдэн оноор хийнгээд эдгээд гараад ирлээ. Маргааш нь илэг өвдчихлөө. Дахиад л эмчтэр очиж илэг нь ингэсэн байна засуулаад эмчлэг хэлэл дарсны дараа бөөр нь өвдчихлөө. Ийм маягаар ингэж олон жил явлаа гэсэн хүмүүс ламнар дээр хэрдэг. Энэ бол яг харахгүй нөгөө нэг уншлагын засал хэрэгтэй болчиход байгаа юм байгаа байхгүй юу? Тэр бол мэдээж гадаа заслууд тэр дотор элэг бүр дараалчлаа өвчнүүд үл эмч адилгаад өгч чадчихээн. Гэвч өвчин ороогоо л байдаг. Тийм ээ? Зарим хүмүүс
Ямар нэг юм нэгдгэл нөгөөтөө нүгдэл ажил үйсэн бүтгээ байлаа. Ийм юмнуудад лам дээр очиод зүгээр боллоо гэсэн хүмүүс маш их байдаг. Мэдээч нөлөөлж байгаа нь тод хэлбэр нүдэн дээр харагдаж байгаа. Лам дээр очиод үзээд чи тийм газар хүндсэн байна. Чи тэгсэн байна гэдэг юмнуудыг лам нь үзэж хэлээд нэрээ тэгснээ санаад тэр газартаа очиж ном уншуулдаг байна. Тийм маягаар нөлөөлөөд идэгсэн хүмүүс байдаг. Зүгээр логикоор бодох шаардлагагүй харагдсан над дээр ярьсан хүмүүс бодтой зөндөө их байна. Иймэрхүү нөлөөллүүд байна. Ном уншихад бас лам эмч хоёулаа л байна. Дээр үедээ бол мэдээч эмчнэр нугасаа лам нар байсан. Тэгээд би энэ түүхэн талаас энэ зүйлүүдийг хүмүүст их ярьж гэж боддог нэг. Тэр 16, 17, 18 дор зууны үеүүдэд Монголыг бурхны шинэл барьж чадал хөдлөхгүй хөгжүүлээгүй дорой болгоод исэн юм шиг. Тэрэнд бол би үгүй эсрэгээр нь хөгжүүлж исэн гэдэг байнга дахин тавтаа хэлдэг. Яаж хөгжүүлж исэн мэг бол яг түрүүн ярьчихсан чинь эмч гэдэг зүйлийг Монгол ламнар авч явж исэн. Та нар одоо гандэ хэдэ арта мамб татсан гэдэг байгаа. Отч маарам гэдэг имлэг байгаа. Улаанбаатар совлил гэдэг уламжлалтын имлэгүүд байгаа. Дундад зууны үе гэх юм одоо юу гэж хэлдэг юм. Тухайн үед яг бурхны шин өндөр гэгээнээс ахуулаад Монгол дэлгэрч явах үед эмч гэдэг зүйлийг ламнар авч явж исэн. Нүүдэлж байгаа соёлын дунд. Тэрний дээр дахиад сургуулийг ламнар авч явж исэн. Суурин байдаг. Хийдүүд бол суурин байдаг. Бүх нүүдэлчд нүүдэлж амьдардаг бол жилдээ нэг удаа суурин газар ирдэг болон тэрийг далимдуулаад хятад анжаадууд хошоо дэлгүүрээ нээгээд тэр суурин газарт нь иргэдээ үйлчилдэг байсан. Ганц нүүдэлчд Монголд ганцхан суурин газар нь хийдүүд байсан. Хийдүүдэд түшил суурин болон юмнууд байсан. Яг өртөөнүүд бас байсан л бахал та. Тэгээ сургууль нь бол мэдээж 10-20 жилээр буддын үсрийн онолыг төв төлөө судалдаг байсан. Төв төлөө судлахын тулд бас төвдөр бол мэд дүмэрума гэдэг шиг байхгүй байхаа аргагүй нэг зүйл нь Монгол хэл бичгээ үзэх хэрэгтэй. Монгол хэл бичгийн цуг заахаас аргагүй болно. Тэгээ Монгол хэл бичиг сургуулиудыг хийдүүд авч явж исэн байна. Одоогор бол аймгийн төв, сумын төв гэдүүдийг хийдүүд авч явж ижээ. Тэгээ та бүх өнөөдөр Монголын урлагийн талаар ярив. Тэр цутгамал, хэмэл, зурмал гэдэг зүйлийн талаар ярив гэвэл өндөр гэгийн зан базрыг ярихаас аргагүй. Тэр хүний талаар л ярина. Монголын гол байхгүй байхаар урлагийн талаар ярив. Тийм маягтайгаар тэрнээс гадна өнөөдөр ч хийж байгаа, дахин хийж байгаа байн хийдэг зүйл хамгийн гол зүйл юу вэ гэхээр сэтгэл зүйч гэдэг Монголд хөгжөөгөө тэр зүйлийг ламнар байн хийдэг юм а гэдгийг би байн хэлдэг. Ерөөдөө бурхны шинийг мэдсэн байна уу, мдээгүй байна уу? Шүтдэг хүмүүс лам дээр ирэл зовлонгоо ярьдаг. За ламын тэглээ, би өвдөд байна. Хүүхэд гадаад явлаа. Хүүхдийн би өвдөд байна. Гэл бүх зовлонгоо ярьдаг. Хинт ч хэлээгүй юм а ярьдаг. Манай нэг таньдаг ах нар орж ирэл за ахын дүү ахын нэг бизнес юм байгаад байгаа. Би ээж авдаа ч хэлээгүй гэл надад яриад идэг. Тэр нь бол яг тайтгараад гарч байгаа байхгүй юу да. Бид нар тийм сэтгэл зүйн мундаг онлуудыг мэдээд сайхан сэтгэл зүйн засаад өгчөөгүй ч гэсэн тэр хүнийг бодож явж исэн ирээдүйд бүтчихээсэ гэдэг юм а лам хүнд хэлээд ном уншуулад за сайхан боллоо бүтэндээгээд зөв энергитэй зөв сэтгэлтэй гараа явж байгаа байхгүй юу да. Энд чинь сэтгэл зүй үстэй. Одоо гол үр дүн хэрэгтэй зүйл нь сэтгэл зүйчрэг хэдэн мянган доллар төлөөд очиод бага ярилцаад яг л байх байдгаараа нөгөө гонигсан маягтай байгаад байвал сэтгэл зүй гэдэг зүйл зүй хэрэггүй үстэй. Харин лам нар дээр яг гардаг байхгүй та. Харж яхад лам дээр бол за сайхан боллоо. За хүүгээ даатгаад авцсан шүү. За ямар ч байсан бурхаас цаг усмд харж байгаа гэд нэг сэтгэл нь сайхан болоод ээжүүд маань хүмүүс маань гардаг. Ах нар маань ажиллаа даатгачаад за болондоо лам ном уншиж байгаа гэд зоригтой дайраад ажиллаа бүтээдэг. Иймэрхүү сэтгэл зүйг өнөөдөрч хэдэн зуун жилийн турш лам нар маань хийсээр л байна, хийчих байгаа. Иймэрхүү зүйлүүдээр Монгол шашныг зөв дэлгэрүүлж исэн гэдэг, Монголд хөгжлийг илэрхийлж исэн гэдэг би дахин ярьдаг, уулз хүн болгондоо хэлдэг. Тэгээд бас нэг жижигхэн нэг хөгжлийн жишээ хэлэхэд одоо гандэ хэдэд Монголын анхны 2 давхар байшин байдаг. Гоё л хөгжил байгаа хэвчээ. Монголын анхны 2 давхар байшин гэд бодоод үзэхэд нүүдэлчдийн дунд анхны 2 давхар байшин тэр нэг шар хашаатай тэр дотор байдаг. 13 дугаар далайлам зориулж барьсан гэдэг үлээ дээ. Ямар ч байсан анхны 2 давхар байшин гэд. Тэгээд мэдээж археолог олон талаас нь ярихад Монголын гоё уран барилга гэдээ хэлэхэд Монгол гэр мэдээж үнэхээр ухааны амар зүйл боловч уран барилгад нь хэлэх нь юу бол харин Монгол сүм хийд гэж байдаг. Монгол дугны хийц гэж байдаг. Төвдч биш, манжч биш, Монгол хийц гэдэг. Монголын өөрийнх нь уран барилга гэж хэлж болохоор нэг тэгээд ийм байна. Тэгээд өнөөдөр бас гол сэдв маань бахан дээр үе юм ярьчлаа. Мэдээж 21-р зууны бурхны шашин гэсэн тийм ээ. 21-р зуунд бурхны шашин 21-р зуунд монголчууд яаж тусалж байна гэдэг талаар би сая сэтгэл зүйн талаар ярьсан. Мөн тэгээд та бүхэн сая дуулсан баг. Азийн буддистуудын их тайвны 11-р чуулган болж өндөрлөлөө сая.
Тэгэхээр энэ чуулганы хүрээнд 10 гаруй орн болон нэгдсэн үндэсний байгууллагын нийгэм эдийн засаг хариуцсан зөвлөлийн тэргүүн нь өөрөө ирж мэдчилгээ дэвшүүлж оролцсон энэ хуралд. Энэ дэлхийн хамгаалалд нөлөөлж чадна гэдэг. Энэ Азийн буддистуудын их тайвны баг хурал гэдэг байгууллага маань олон улсын баг анхны гэж хэлж болохоор олон улсын буддистны байгууллага байгаа юм байна. Тэрнээс гадна нэгдсэн үндэсний байгууллагад C статустай гэж яриад байгаа. Тэрийг би сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн зөвлөх хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллага тийм шашны байгууллагыг олон янзаар хүлээж авдаг юм байна л да. Манай энэ Азийн буддистуудын их тайвны хурал нүүбэд тийм зөвлөх хэрэгтэй тусгай байгууллага байна. Олон улсын хэмжээний. Тэгэд энэ байгууллагын гол төв нь байнгын удирдлага нь Монголын бурхан шашны төв гандан тэгчлийн хэд буюу монголчууд бид нар гэсэн үг. Олон улсын буддизм хамгийн анхны бөгөөд одоогоор хамгийн хүч нөлөөтэй байгууллагыг монголчууд авч явж байна. Монголчууд нөлөөлж чадхаар байна. Дэлхийд нөлөөлж чадхаар байна. Мэдээж нөлөөлж чадах нь ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр яг хуу намайг баг байхад Монголын хүн амын 90 гаруй хувь гэдэг байсан. Саяхнаар бол 60-аас 70% гэж ярьж байна. Бурхны шинтэй хүмүүс байна гэж. Тэгэхээр бид нар яаж нөлөөлж чадах вэ гэхээр сая нийгмийн талаар ярьсан шиг Бурхны шинтэй хүн бүр хэлбэр төдий шүтгэхгүйгээр яг агуулга мэдээд яг зүв байх, эерэг байх, зөв хүн байх, нүглийг үлдэхгүй байх тэр сэтгэл агуулгатайгаар бүгдээрээ Монголд амьдарч чадвал Монголд амьдарч байгаа бүхэнд нөлөөлнө үсттэй. 60-аас 70% сайн хүн замд шахаад ороод ирдэг, хараал хилдэг, хог хайдаг, бусдыг хүндэлдэг, их болсон 6 зүйл гэж ярьдаг. Хүн болгоныг ээжигээ яаж хайрладаг тэр хайраараа амтан болгоныг хайрлсан нийгмийн 60-аас 70% тийм байвал нөгөө 30% байна уу? Хэдэн сая жуулчин ирнэ үү? Бүгд нөлөөлж чадна үсттэй. Дандаа сайн хүмүүс юм чинь. Тэднийг дээрэмдэхгүй шүү дээ. Тэднэрт муухай хайсахгүй шүү дээ. Тэгэхээр ингэж нөлөөлж чадна байгаа шашин гэдэг зүйл. Ялангуяа бурхны шашин гэдэг зүйл. Яг бас бурхны шашин ярьж байгаа болохоор бас шашны онцлог ялгаа гэдэг сэдвүүдээр олон ярих хэрэгтэй болдог. Мэдээж хамгийн эрхтгч, инх тайванч, гендерийн асуудлыг өндөрт өргөсөн шашаан гэж хүндлэгдэж байгаа бас шашнуудаас. Тэгээд бас бодоод үзэхэд манай шашнаас болж гарсан дайн гэвэл бус шашнаас бол хамаагүй баг байхгүй гэж хэлж болох байгаа. Шашны мөргөлдөө бурхны шинтэй урсгалууд хоорондоо дайтаад болон өөр урсгал устдаа дайтаад мөргөлдөөд исэн тохиолдлуудыг авч үзэхэд бус урсгалуудтай бус шашнуудтай харьцуулахад байхгүй гэж хэлж болохоор. Яг нь төвдөд ганц нэг байсан үнэн цогтойж гэдэг канон дээр бас давлага хэтэрхийх нэмсэн зүйлч байгаа бах, үнэн зүйлч байгаа бах. Тийм боловч хамгийн бага инх тайван шашин байгаа даа. Тэгээд бас тэрнээс гадна бурхны шашны гаж буруу урсгал гэдэг зүйл бил сонсоогүй мэдхгүй. Би бус шашнуудыг доромжилж байгаа юм биш. Хүний итгэл бичлийг доромжилж байгаа юм биш. Гэхдээ гаж буруу урсгалууд нэлээд байхыг мэдх юм байна, тийм ээ. Бус шашнуудаар манай шашинд бол тэгээд дайтаад буруу номтныг олох ёстой гэсэн ном байхгүй. Амиа хорлох ёстой гэж уриалсан урсгал байгаагүй бурхны шашинд. Яг хөө мэдээж Христийн шинэ гол номлол тийм биш гэсэн тийм зарим нэг урсгалууд амиа хорлохыг уриалсан. Хэдэн зуугаар амиа хорлсон. Тийм тохиолдлууд их байна. Энэ гаж буруу урсгал байсан. Тэрнээс бол яг гол итгэл сүсгтэй бол хамаагүй л дээ. Мэдээж бос шашнууд бол хүнд тусалж байгаа нь үнэхээр үнэн. Тийм ээ. Христийн үзэл онолоо нэг ийм үг хүнд их тусалдаг шиг харагддаг. Бурхан хүнд даахгүй зовлон энэ өгдгүүн гинлээ гэж ярьдаг. Энэ үг хүмүүст их тусалдаг. Яг ингээд зовоод үнэхээр хэцүү багт нь би дааж чадах юм байна. Бурхан надад даана гэсэн болохоор л өгөх юм байна гэсэн нэг ийм үзэл. Энэ үгнүүд анзаарч байхад их олон хүнд их тусалдаг шиг байдаг. Хэцүү үед нь. Энэ логик болон философороо бурхны шинэ үзэл онол биш. Христ болон бос бүтээгч эзэнд итгэдэг тийм шашнуудын үзэл онол. Тийм боловч энэ үнэхээр хүн тустай байгаа нь нүдэн дээр харагддаг. Бос тустай байгаа нь үнэн. Бос ямарваа нэг шашин хүмүүст үнэхээр тустай байдаг. Зөв байлгаж чаддаг. Зөвхөн шашингүй үзэлтнээс шашинтай үзэлт нь нийгэмд зөв хандлага хэлэх нь илүү эерэг байх нь ойлгомжтой гэж хардаг. Судалгаа энэ сайн мэдхгүй зүгээр хар ухаанаар бодоод үзэхэд ойлгомжтой зүйл гэж санагдж байгаа. Тэгэхээр энэ шашин эерэг байна гэдэг нэг жишээ бол өнөөдөр шашингүй Монголд байгаа болон гадаадд байгаа тийм шашингүй хүмүүс нэг ямар үзэлтэй байх вэ гэдэг нэг анзаарч хахад нэг ийм үзэл их ярьдаг. Хүн ганц л амьдрын хүснээ хийгээд ингэж яриад байдаг. Нэг ийм философитой амьдрал ийм философитой амьдраад байдаг. Ийм сэтгэл зүйтэй амьдрж байгаа хүн бол зүг байна гэдэг бол юу л бол тийм ээ. Ганц л амьдрах юм чинь хэдэн зуун сая авилгал өгөө хоёулаа дундаа тохирчийг бол авах хэрэгтэй өстэй. Ганц л амьдрах юм чинь сайхан аваад гоё л амьдрах нь зөв шүү дээ. Харин буддийн шашинд бол чи ганц амьдрдаг юм аа. Чи өнөөдөр баян байж болно, хойд урт хөл гэж байдгийн шүү. Чи өнөөдөр тэр хүнийг зодж иж болно, давж иж болно, дэрлэж иж болно, тэр хүн чамаас дор зөөж болно. Кадр солигдоход та хоёрын байр солигдсон шүү.
дараа төрөл гэж байдаг. Дараа төрөл яаж зохицуулдаг вэ? Энэ төрлийн үйл ажиллагаа зохицуулдаг. Тэгэхээр бид нар баян байлаа гэд би урт төрөлдөө сайн юм хийцэн буйны үрээр сайхан болоод төрчлөө гэд хөөрөөд их юм байхгүй. Би ядуу муу яваад байгаа нь урт төрөлдөө би муу хүн байгаад ингээд зовоод ийн гэж бас санаа зовх юм байхгүй. Энэ байнга эргэлтэнд явж байна. Бурхны шинэ үзлэнээр. Байнга солигдолтой. Баян хүн байнга л дараа төрөл болгондоо баян төрөөд ийн гэсэн юм байхгүй. Ядуу зовлонтой хүн байнга л дараа төрөлдөө зовлонтой гэсэн. Ээлжлэн тийм ээ. Тэгэхээр энэ төрөлдөө бид нар баян байгаад нөгөө ядуу хүнээ дээрлэхэд байвал дараа төрөл яг л ижлэхнэр нөлөөлнө. Хэрвээ бид нар баян байгаад нөгөө ядуудаа туслаад байвал дараагийн кадр солигдсон мөчид бид ядуу болоход нөгөө ядуу байсан хүн баян болоод бидэнд туслана. Яг энэ насан дээр ч болж болно. Дараа төрөлдөөч баттай болно. Үйл үүрэг. Энэ бол шашны суурь номлол, буддын шашны суурь номлол. Яг нь хиндуд бас нийтэд байдаг юм шиг байна лээ. Хиндуд шинт бас үйл үүрийг номлодог юм байлаа. Тэгээд хинду шашны талаар сайн мэдэхгүй. Ямар ч үсэн буддын шашны энэ суурь онол байдаг. Энэ суурин дээрээ яг дэвсгэр болгоод гол үндсэн онолуудаа яриад хүний амьдралд нөлөөлөх сургал номлуудаа номлодог. Иймэрхүү үзэл онол байдаг. Тэгэхээр та бүхэн минь ийм үзэл онолыг битгий амьдралдаа хөвшүүлээрэй. Бурхны шинтэй хүмүүс болохоор Бурхны шинтэй биш байсан ч гэсэн энэ үнэхээр муу мухаа бүхний үүр болсон нэг юм сэтгэхгүй яваад хүн ганц л амьдрын хүснэ хий гэдэг. Тэгээд энэ бол хамгийн буруу философи юм хүний бодол, амьдралдаа хандах хандлага нь хамгийн буруу бодлыг энэ үзэл суурилж өгöd. Тэгээд бас дараагийнх нь юу гэхээр би нэг сая олон дахин ганц нэг яриа хийсэн. Яриа хийсэн болгондоо би нэг хоёр зүйлийг л хүн болгонд хэлээд гэж бодсон. Хоёр үзэл сурталыг буруу шүү. Энэ үзэл сурталыг битгий хэрэгжүүлээрэ, бусдад битгий зөвлөөрэй, бусдад байгаа бол бусд буруу шүү гэж зөвлөхийг та бүхэндээ уриалж байгаа. Эхнийх нь мэдээж сая хэлсэнчлэн ганц л амьдрын хүснэ хий гэдэг бол хамгийн буруу зүйл. Хоёр дахь нь хүмүүс өөрсдөө амьдралд хандахдаа яаж ханддаг вэ гэхээр ганц л амьдрах болохоор хүснэ хийнэ гэж тэгж дайтаж эрх ашигын төлөв амбицлж тэгж амьдарч байгаа бол за дараагийн үе шат буюу эцэг их болоод хүүхдтэй болоод ирэхээр хүүхдтэй юу гэж номлодог гэх нь хаашаа сургадаг вэ гэхээр хүний дор орохгүй яваарай гэж сургадаг. Тэгээд манай нэг хамаатны хүүхднийг тэгж хэлж ирсэн. Жохон биш 10 үдтэй байсан баг нэлээ. Тэгээд чиний амьдралын зорилго юу гэсэн чинь ээжийн найзуудын хүүхдүүдээс дор орохгүй явах. Ээж нэг тийм амьдралын зорилготой болгоод өгсөн. Байнга л нөгөө нэг харахаараа манай тэрний хүүхэд тийм байх, тэгтэл чи тэгсэн байна. Манай тэрний хүүхэд тэд сурч ин тэгтэл чи ийм авцсан байна. Манай тэрний хүүхэд тэгж явж байхад чи ингэж ин гэл өдөр тутам байнга л нэг тиймэрхүү юмар шахтгал юм шүү. Тэгэл нөгөө сэтгүүд багасаа тэгж явсаар бодоход за ер нь эдний дор орохгүй л явахад ер нь болох юм байна. Ээж намайг загнахгүй юм байна гэсэн нэг иймэрхүү сэтгүүтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол хүний дор орохгүй яваарэ гэдэг нь бол манай номлолоор хүний нисванс буюу хамгийн буруу сэтгэлүүд олон янз байдаг. Гол 3 нисванс болно. Салаалаад маш олон нисвансуудын сэтгэлүүдийг ярьдаг. Нэг нь бол атаархал гэдэг сэтгэл байдаг, тийм ээ. Хамгийн буруу сэтгэл. Сая цагаан хэл амны талаар ярьсан шиг. Тэгэхээр тийм хүмүүс бол их атаархантай, өшөөтэй тийм болж хүмүүждэг, тийм ээ. Хүн урд нь яваад ивэл дургуцаад байдаг, тийм ээ. Бас замын хөдөлгөөнд харж байхад бас нэг тийм Монгол зам баг шиг байна, тийм ээ. Хүн ингээл гүйц төрөл ороод ирвэл заавалч тэр машины орд орохгүй чигэлээдэг, тийм ээ. Энэ хөдөө энэ хот дотор нэг хүмүүст ингээд машинд ороод явангууд нэг тийм сэтгэл бодно. Хүн ингээл урд гарах юм бол хүн л өнд урдаа гიშгэлэхгүй заавалч нэг гүйц төрөлх гэдэг нэг тийм сэтгэхүйтэй. Тэгж байгаа л одоо тийм ослон гардаг байх та. Тэгэл нэг тийм сэтгүүр ингээд ажил бол амьдралдаа бүх юм тараад байдаг. Хүн өөрөөс нь илүү л яваад байл уур хүрддэг. Би муу яваад нэг санагтаад байдаг. Нэг ийм сэтгүүр хүмүүжүүлээд ах шиг байна. Энэ хоёр зүйлийг буруу шүү. Их шаардлагагүй. Хүний дор орохгүй байна уу, орж ийн хамаагүй. Хүн болон хүүхд болгоныг манай номлолоор бол ханам мэдл гэж ярьдаг. Болин мэдл гэж ярьдаг. Бага зүйлдээ ханд сурдаг. Тэм номлолыг номлодог. Тим хүн хамгийн аз жаргалтай байдаг гинэ. Одоо ч гэсэн баруунд нэг тийм том хаусд амьдрах биш. Яг л амьдрахад хангалттай тэр зүйлтэй л амьдрдаг. Хичнээн сая төрөхтэй ч байсан. Тим амьдралын хэм маяг их тренд болж байгаа, мод болж байгаа юм шиг байна. Яг тэр номлолыг бол манай Бурхны шинт болин мэдл, ханам мэдл гэдэг тийм номлол байдаг. Ингээд гой амттай, дуртай амттнаа хэдэд хичнээн эдэл юмэр сагдаад байвал одоо болно шүү, одоо ихтэй шүү гэд болж чаддаг тийм ээ. Ингээд яг өөрөө бизнесийн тогтоол бүх юм сайхан болж ивэл илүү шунаад, илүү их юм хийх гээд, илүү их амбицлах гэдэг шаардлагагүй яг ханч чаддаг. Энэ л надад сайхан гэдэг. Иймэрхүү үзэл номлолууд байдаг. Иймэрхүү үзэл номлоор хандаад хүүхдийг тэгж хүмүүжүүлэх нь буруу шүү гэж энэ яг миний зүгээс биш, яг шашныг үзэл судлаад шашин ингэж үздэг юм байна гэсэн миний л ойлголт шүү. Тэгэхээр бас би бас шууд ингэж тулгачч бас болохгүй байх. Бурхны шин ингэж үздэг юм а гэд хэлчих бас чадахгүй байна. Ягаад гэвэл Бурхны шинд маш олон төрлийн урсгал үзэл онол байдаг. Олон талаас нь тайлбарладаг. Бурхан багшлал гэхэд
дөрвөн янзаар тайлбарласан байдаг. Өөрийнхөө номлолоо дөрвөн өөр янзаар. Одоо дөрвөн философи басгал байдаг. Бурхны шинж дөрвөн өөр талаас нь харж үздэг. Жишээлбэл тийм ээ энэ цэцэг байлахад баруун зүүн урд хойд гэж ярьж байгаа юм шиг. Бурхан багш өөрөө дөрвөн янзаар номлолцсон. Тэрнээс нь салаад шав нарийнх нь гаргасан урсгалууд маш олон байдаг. Төвдөд гэхэд маш олон. Тэгээд тэр дөрвөн урсгал дотор дахиад салаалаад явчихсан. Яг та бүхэнд яг Бурхны шин ийм ээ гэд би тулгачиж чадахгүй. Ягаад гэвэл миний харж байгаа өнцгөөс ийм байна л гэж хэлж чадна. Ягаад гэвэл энэ үнэхээр асар том, агуу том ойлголт дөрвөн талаас нь маш олон талаас нь тайлбарууд байдаг. Тийм байгаа болохоор та бүхэн бас олон талаас нь зөвхөн би л ойлгохгүй бол буруу, би л мэдэхгүй бол буруу, надад таалагдахгүй бол буруу гэдэг биш. Миний харж байгаа өнцгөөс өөр өнцөг бас харж болно шүү дээ гэд хүнтэй тэгж харьцаж болно, тийм ээ. Тэгж юмыг судалж болно. Тэгэхээр ийм олон үзэл онол байдаг, урсгалууд байдаг. Тэгээ яг зарим эрдэмтэд тэгээд буддизм үйл онол нь ингээд будда өөрөө гэгэрсэн гिचээд үзэл онол тогтоог олон янзаар айлцсан энэ төр гэл нэг тэгж машигдгал юм шиг байна л дээ. Яг тэр өгүүлдэ яг савнд нь тааруулж номсон гэдэг тийм ээ. Яг уран багш гэдэг бол бүх хүүхдүүдээ суулгачаал бүх ухаанд нь нэг л имжихэд байж болохгүй шүү дээ. Яг багш хүн гэдэг чинь яг очиод хүүхд нь юунд дуртай байна, яаж хэлвэл ойлгохоор байна. Яг тэр жишээг нь тайлбарлаж өгдөг шиг дөрвөн өөр янзаар айлцсан шавнырийн үүднээс гэсэн байдаг. Яг тэгээд энэ дөрвөн өөрөөр айлцсан ингээд буддизмын үзэл онолууд нэг яг зөв яг гол юм олоог ингээд хөрөөд яваад исэн байна гэж хэлж байгаа бол над нэг ингэж санагдаад байдаг. Ингэж машигж байгаа бол ингээд за бүгдээрээ ингээд нэг жишээгээр бодоод үзье л та. Ингээд Монголд нэг дээр үед за нэлээд дээр үед нэг алдартай газар зүйч хүн байжээ. Монголын бүх газар нартыг мэддэг. Тэгээд тэр хүн одоо ингээд бүх монголчууд нийт даяараа таньдаг алдартай. Тэгээд одоогийн за хөвсгөл юм уу сэлэнг хатсан очижээ гэж бодъё. Тэгсэн чинь нэг хүүхэд нэг мондөг газар зүйч мондөг газар орон хаануудыг бүгдийг мэддэг хүн гэмэд асуугаад ахаа нийслэл хүрээ хаана байдаг юм бэ? Ахаа богд хаан болж гэдэг юм одоо бидний байгаа энэ газрыг хаана байдаг юм бэ гэж асуувал мань газар зүйч юу гэж хэлэх вэ гэхээр урд зөвлөө байгаа гэж хэлнэ тийм ээ. Мэдээж хөвсгөл юм уу сэлэнгэд байгаа бол. За тэгээд манай аялагч маань яваад дорнд юм уу Сүхбаатарт ирлээ гэж бодъё. Бас нэг хүүхэд төрж ирээд ахаа нийслэл хүрээ богд хаан бол хаана байдаг юм бэ гэвэл баруун талд байгаа гэж хэл. Баруун зөвлөө яваа гэж хэл. За тэгээд дунд говь юм өмнө говьт ирээд дахиад нэг хүүхэд ирээд хүн асуугаад нийслэлээр яаж явах вэ гэвэл хойшоо яваа гэж хэл. Тэгээд одоо дараа нь баян үлгийн юм уу ар ханга юм цавханд очиод асуухад зүүн тийшээ яваа гэж хэлнэ. Энд харшилтсан тогтцоогүй юм байхгүй зү. Яг л дөрөв талаас нь тайлбарласан шүү дээ. Тэгэхэд ингэж машаад байгаа байхгүй. Буддаа нэг газрыг баруун талд, зүүн талд, урд талд, хойд талд гэж дөрвөн талаар тайлбарлажээ. Энэ буруу юм аа гэх гээд байгаа бол буруу биш үстэй. Яг л тал талд нь нөгөө хүн ямар газар зүйд байгааг нь савнд нь тааруулж тэгж номлосон байгаа. Буддизм онол. Яг тийм харшилтаад байх юм байхгүй буддизм үзэл онолууд маш олон урсгалууд Йотон шиг жишээ авдаг тийм ээ. Йотон гэдэг баруун талаас нь 7 нөө зүүн талаас нь 7 нөө чихэр ламтагтна гэдэг шиг буддизм үзэл онолууд арай өөр талаас нь аль аль шавнартай ойрхон талаас нь тайлбарласан тийм үзэл онолууд байгаад байгаа. Тийм байгаа болохоор энд харшлан зүйл байхгүй. Яг зарим нэг хүмүүс төрөлхийн мөн чанарт нэг гэж хэлэх нь хайшаа. Ерөөдөө хэдэн төрлөө юм дадчихнаар миний бид гэсэн үзэл нэг хүчтэй байдаг тийм ээ. Нутгархлаг монголчууд нэг ёжилж хэлдэг жалга довны үзэлтэй гэдэг. Тийм жалга довны үзэл гэх шиг үзлүүд их байдаг болохоор монголчууд гэхгүй хүн болгон төрөлхийн баг байж идэг тийм үзэл нь би манайхан бид л мундаг байх хэвээр бусдын дор гэх маягтай тийм сэтгэхгүй. Тийм болохоор тийм сэтгэхгүйгээр яг энэ сэтгэхүйний эсрэг номлодог шашинд орчхоод зарим нэг шашинтай хүмүүс нь бас талцах гад байдаг. Улааны шашин, шарын шашин гэд хит их урсгалуудыг ялах гад хооронд юм болох гад. Тэр бол нэг харшилтаад ах зүйл байхгүй зүгээр л өөр талаас нь харж байгаа маа гэдгийг тайлбарлах хэрэгтэй гэж бодсон. Тийм байгаад байгаа. За тэгэхээр 21-р зуунд энэ үзэл онолууд бүгдээрээ ирчихсэн Монголд байгаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн шашин талаа бүгдээ ярилцсан ном унших тал дээр бол давс хужирын тааруулах мэдээж гол нь агуулга буюу буддын философиг өөртөө хэрэгжүүлэх өдөр тутамдаа хэрэгжүүлж байгаа байдлыг хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо сошиал ертөнцөөр болон хүмүүс их ярьж байна л да. Эерэг байцгаая гэдэг уриалга чаленж аянууд давлгаанууд явж байгаа шиг байна. Эерэг бай гэдэг бол мэдээч бурхны шинж бас номлодог. Эерэг байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийг харж байхад эерэг байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ сөрөг юм ярьдаг хүн блоклж. Энэ сөрөг юм битгий хар, өөртөө сөрөг юм байгаад битгий яар. Нэг иймэрхүү юм байлгадах шиг байна. Энэ үгүй баха.
Эерэг байна гэдэг нь ийм нэр биш баг. Эерэг байна гэхээр хүн болгоно мэдээж эерэг сөрөг талууд байгаа. Сөрөг талуудаа битгий гар, эерэг талуудаа эерэг юм ярьдаг хүнтэй харьц, сөрөг хүн ярьдаг хүнтэй битгий харьц, сөрөг юм ярьдаг хүн байвал блок болчих битгий хар, сошиал ертөнц хасаачих. Зөвхөн эерэгүүдлийн гоё юмнуудыг хараад муухай юмнуудыг битгий тоо гэсэн маягтай юм үзэл яваадах шиг байгаа. Энэ үгүй баха. Буддизмд мэдээж эерэг байхыг номлодог. Гэхдээ жинхэнэ эерэг байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр сөрөг зүйлээ заснаа л гэдэг байхгүй. Сөрөг зүйл хамгийн сөрөг зүйл нь юу вэ? Тэгээ олж авч гаргаж ирээд ягаад ийм болчих учир шалтгаан нь юу байна гэд тэр сөрөг зүйлээ засахыг эерэг байна гэж буддизм номлоод байгаа. Миний харж байгаа өнцгөр. Буддизм бол мэдээж эерэг зөв нөлөөлөлтгүй бусдад сайн байхыг номлодог. Мэдээж орчин үеийн хэлий нийтдээ нийгэмдээ эерэг хандлага түгээ хэлдэг. Эерэг хандлага түгээнэ гэдэг маань сөрөг талаа нуу гэсэн үг биш. Сая Азийн буддистууд инх тайвны хурлын хүрээнд болсон нэг эрдэм шинжилгээний хурал болсон. Тэрэн дээр манай та бүхний мэдэх алдарт ард их багш Чойма багш тасрахгүй суусан. Чойма багш бол үнэхээр нөгөө хүмүүсийн хэлдэг гэгэрсэн хүн байлээ гэж би бодсон. Яг буддийн үзэл онолыг үнэхээр сайн мэдчихжээ. Үнэхээр бид нар бол анхаарал нямлангийн тооно, нянтугийн тооно гэж ярьдаг. Анхааран авлагын үүднээс айлтна гэж шиг тэгж буддийн үзэл онолыг ярьж илээ Чойма багш. Та бүхэн мэдэх тийм Монгол хичээл Монголд хамгийн л гайхамшигтай багш юм шиг байна. Их олон хүн ярихыг сонсон. Монгол хүчээр Чойма байна. Тэгээд би л байна да гэж хүмүүс их ярьдаг юм байлээ. Тэгээд Чойма багшиг бол нэгт тавьж байгаа. Ямар ч юм Монгол хүчийг мэддэг тэр юм. Тэгээд Чойма багш олон 2 3 удаа саналаа хэлсэн. Тэгэхдээ нэг зүйр үгийг маш олон дахин давтаа хэлсэн. Хүний сэтгэл буутал нэг зүйр үг олон дахин давтаа хэлсэн. Ямар зүйр үг вэ гэхээр тэр нь гаднаа багтай, дотроо бугтай гэсэн нэг тийм зүйр үгийг маш олон дахин давтаа хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн хүмүүсийн эерэг байгаа хандлага нэг тийм байгаа. Гаднаа багтай, дотроо бугтай. Нөөнөр гаргаж байгаа болон харж байгаа юмнууд нь эерэг хэдий ч гэсэн сөрөг зүйлд нь байгаа л байгаа шүү дээ. Тэрийг жинхэнэ эерэг гэж хэлж болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр яаж эерэг байх вэ гэхээр нийгэмдээ тулгамдаад байгаа бүх хүмүүст байгаа сөрөг зүйл, нийтэд байгаа нийтлэг сөрөг зүйл юу вэ? Тэрийг гаргаж ирж яриад энэний шийдэл нь юу вэ? Энэс яаж гарах вэ? Энэ сөрөг зүйлийг яаж засах вэ гэд тэрийг олоод тэрийг чаленж хийдэг байна уу? Давлгаа хийдэг байна уу? Бусдаа уриалдаг байна уу? Энийг л жинхэнэ эерэг зүйлээ гэж Бурхны шин намдаад байгаа шиг байна. Бууга засах. Сайн байна гэдэг нь мэдээж сайн муу хоёр тал байгаашаа сайнаа ил гаргаад мууга нуугаад дотроо бухтай байгаад гэсэн үг биш. Доторх бууга гаргаж хаяа бага хуулаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн миний эерэг бай гэвэл сөрөг зүйлийг анхаарч хараад сөрөг зүйлийг харахгүй өнгөрөх, ярихгүй өнгөрөх биш. Хамгийн чухал ярих зүйл болж байгаа. Мэдээж эрсдэс уурал амьсгал болохоор эрсдэс болохоор нэг зүйлийг авах хүндэл нэг эсрэг зүйлийг буцаах хэрэгтэй шүү дээ. Зүгээр хайчихаар болохгүй шүү дээ. Тийм ээ? Халууныг өсчөөл хүүтнийг байхгүй болох хэрэгтэй. Хүүтнийг өсчөөл халууныг байхгүй болох хэрэгтэй. Зүгээр хайчнаа гэсэн ойлголт биш. Тэгэхээр яг хамгийн муу зүйлүүд бол мэдээж нисванс буюу муу сэтгэлүүд дээр тулж очдог. Тэгэхээр энэ муу сэтгэлүүдийн ерөндөг нь тухай үед авах бясалгалууд болон яг гол язорын сэтгхүйдэнд нь Бурхны шинд маш олон тайлбараар системтэйгээр ойлгуулсан номлууд их байдаг юм аа. Та бүхэн тэрийг үзэж сонирхоорой гэж хэлхийг хүссэн. Тийм байгаа. Ерөнхийдөө бол миний хэлхийг хүссэн юмнууд ийм л байна, тийм ээ. Эерэг байх тал дээр сөрөг зүйлүүдэд засцгаая. Тэгээд тэр ном уншуулах тал дээр тэгээд түүхэн талаасаа зөв талаас нь судалж үзхийг хүсэж байгаа. Тэгээд мөн тэр хоёр үзэл, энэ хоёр үзлийг л би хүн болгонд суучаасаа Бурхны шинтэй байна уу, шашингүй байна уу, тийм ээ. Хүн ганц л амьдрын хүснэ хий. Хүний дор орохгүй яваарэ гэдэг энэ хоёр үг, энэ хоёр бодол. Энэ хоёр бодлыг л буцаад чадвал маш их зөв амьдрч чадхаар юм шиг санагддаг. За тэгэхээр миний ярихыг хүссэн, хэлхийг хүссэн, хуваалцахыг хүссэн зүйл юм байлаа. Баярлалаа. За чадхаар юм байл хараа. За. Ялангуяа 21-р зуунд гэхээр нөө шинжлэх ухаантай илүү хүчнийг холбож ярих байх гэж бодсон. Аа. Тэгэхээр бид нар хоосон чанар гэж яриад байдаг шүү дээ. Хоосон чанарыг ингээд буддизмын үүднээс тайлбарлахаар ойлгохгүй хүмүүс бол чиг одоо сансар огторгуугаас тий. Сансар огторгуу гэдэг одоо хоосон зай байгаа шүү дээ. Тэрүүгээр чиглэл ойлгомжтой болно шүү дээ. Тэгэхээр бол бид нар одоо чиглэл 100 жилийн өмнөөс юм бол бид нар сансар огторгуу тухай мэдгүй байна. Одоо бол бид нар сансар огторгуу тухай мэдчихэ. Магадгүй сансар огторгуу хоосон чанар хоёр маань нэг зүйл байж магадгүй гэж та бодож байна уу? За баярлалаа. Тэгээд бас гоё асуулт байна. 21-р зууны Бурхны шинжлэх ухаан ярих хэвээр үнэн. Гэхдээ би шинжлэх ухаан мэдэхгүй. Мэдэхгүй зүйлээ ярьж болохгүй байх тийм ээ.
Тэгэхээр яг хоо сансар огторгүй юу хоосон чанараа гэдэг нэг зүйл юу гэж асуувал бишээ гэж би хэлнэ. Гэхдээ би сая нөгөө хэлсэн шүү дээ. Та бүхэн 4 үзэл онол байдаг гэдэг. Энэ дөрвөлээ хоосон чанар номлодог. Гэхдээ эхний номсныгоо дээдл нь буцаадаг байхгүй. Энэ буруу гэдэг. Тэгэхээр яг зөв шат дараалтайгаар ойлгодог юм шиг байна. Хоосон чанарыг та хэлсэн шүү дээ. Яг хоосон чанар гэхээр бид нэрт буухгүй байна. Тэгэхээр шинжлэх ухааны талаас нь тайлбарлавал яг тэрэн шиг тийм учраас бурхан багш 4 шат номлосон юм шиг байна. Эхлээд жоохон хэмжээнд нэг сансар огтхоо гэдэг шиг гадах материал талаас нь ойлгуулад тэгээд дараалтаа дэвшлээд ингэж явах юм шиг байна. Тэгэхээр мэдээж хоосон гэдэг нь мэдээж энэ аяг хоосон гэдэг шиг ойлголт биш. Окторгоо хоосон гэдэг шиг ойлголт биш. Гэхдээ тэрнийг ойлгуулахын тулд энэ хоосон шиг тийм юм ярьдаг. Одоо сэтгэл төдийтэн болон зарим үзлүүд бас хоосон чанар ярихдаа заавалчгүй тийм материалтай холбож ярьдаг. Заавалчгүй материалтай холбогдсны үүднээс думалдаг номлолууд. Тэрний их шинжлэх ухаантай төгтг юм шиг байна. Яг эцсийн үр дүндээ бол танжироо буюу хэвтрүүлэгч гэдэг тэдний үнэлэл онлоор бид нэр сэтгэж бодож бясалгах хэрэгтэй гэж. Яг тартг нь бол эцэст нь бол тэг гэж номлол. Тэр нь бол заавалчгүй материалтай холбогдохгүйгээр аливаа нэмийг бодож сэтгэх болон яг би одоо яг монголоор яг юу гэж хэлэх юм мэдэхгүй юм. Дагшээ гэж ярьдаг. Яг нэрийтгэх суур гэсэн үг юм шиг байна. Аяг гэж нэрийтгэж байгаа болохоор аягны одоо ширээний тавцсан ширээ 2 гэж бодоход яг ширээ нь энэ дотроос аль нь вэ гэхэд хайгаад олдохгүй гэдэг шиг бүх зүйл дээр эхлээд Синзомбо бол матери ярих гад энэ дотроос яг сэтгэлээс үүдсэн нь яг гаднаас бүдсэн үү гэд хоёр талаас үзээд яг танжираа болохоор яг дадгыг дагбаа замыг нэрийтгэх төдий ухаанаар тавьсан төдий яг наанаасаа байхгүй гэх юм аяар олон янзаар тайлбарладаг. Тэгэхээр таныхаар бол мэдээж та бол тэр дөрвийнхэн дунд тавьцааны явж ах шиг байна. Тэр матери хавцаас нь ойлгож. Тэгээ энэ дээр бас нэг зүйл хэлье гэж саналаа. Шинжлэх ухаан болон бурхны шашин гэсэн шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс нэг тэгж яриад байдаг. Бурхны шинжлэх ухаантай их таардаг шашин гэж бид нэр ярьдаг тийм ээ. Тэнгүүт наадах чи хотлоо шашнаас шинжлэх ухаан үүссэн юм аа. Тэгэхээр мэдээж таах зүйлүүд байх нь ойлгомжтой шүү дээ. Тэрнээс бол шашин бурхны шашин шинжлэх ухаан хоёр таарад байгаа юм биш гэж ингэж хүмүүс ярьдаг юм байлээ. Энэ өгүүлэлтээ шашнаас шинжлэх ухаан гарсан гэдэг ойлголт бол христийн шашныг хэлдэг. Бурхны шашныг хэлдэггүй. Мэдээж одоо дэлхийн төв гэх юм уу хөгжил гэх юм Европ Америк төсөлж боддог тийм ээ. Тэнд мэдээж христийн шашинтай байсан. Тэгээ шашин бүх нөгөө нэг салбар сургуулиуд нь шашныхаа дор. Би сая Монголд хийдэд шашны нөгөө сургуулийг авч явж исэн гэж дурдсан шиг тэнд бас шашин сургуулиудаа бүх юм авч явж байжгаад нөгөө нэг зарим нэг үзлөө нөгөө нэг шинжлэх ухаанч нь судлаад ирэнгүүт бүтээгч болон зарим юмтай маргалдаад ирэнгүүт шашнаасаа салаад тустай болсон юм шиг байна. Хоёр дахь шатлага орж байгаа шинжлэх ухааны хөгжөөд харин хөгжөөд ирсэн чинь бурхны шашинтай таарч хэлсэн байхгүй. Бурхны шашнаас шинжлэх ухаан гараад ирсэн биш. Христийн шашнаас салаад өөр төвшөнд хөгжөөд ирсэн чинь бурхны шашинтай таарад эхэлсэн. Тэгээд бас энэ дошим нэг дуртахад далайн багшийн зохион байгуулалт шинжлэх ухаан болон буддизмын шинжлэх ухааны хорлол байнга болж идэг. Бус шашин ийм хорл хийлээ гэж би лавдуулаагүй. Тэгээд монголчууд нөгөө нэг шашнаа үзэхгүй шинжлэх ухааныг магтаад байдаг. Тэгээд тэр шинжлэх ухааных нь амар үздэг. Оксфорд гэнэ, Харвард гэнэ, Эмори гэнэ. Тэр мундаг эрдэмтэд нь хичээлийн эрхлэгчд нь тэр зөвхөн шашин судлаач биш шүү. Шинжлэх ухаанчд эрдэмтэд судалдаг юм аа шашин судлаач гэдэг хүмүүсийг тэгээд байдаг. Шашин судлаач биш голцоо квант физик ирдэг. Тийм судлаачид ирээд тэр 40 хэдэн химийн халуунд бид нартэй мэтгэлцээд бидний онолыг сонсоод өөрсдөө онолыг тайлбарлахад жил болон сар тутам бүтэн сарын хугацаанд тэгж мэтгэлцэж хүлээж ирдэг тийм мундаг эрдэмтэд нь шүтээд байдаг эрдэмтэд нь тэгдэг шүү гэдэг хэлэх таатай. За. Та сая хоёр зүйлийг гоё ойлгож сануулсан шүү дээ. Ааха. Нэгдүгürt нь одоо ганц энэ нас гэж байхгүй шүү. Энэ насаар ганц одоо амьдралын чинь болохгүй шүү гэсэн тийм. Тэгэхээр энийг цаахын тулд чинь тэгвэл 20 нас гэж үнэхээр байд юм уу гэж хин нэг хариулах болно шүү дээ. Тэгвэл тэрийг бурхны шашны онлоор одоо яаж нотолд юм бэ? Үнэхээр 20 нас байх юм. Би тэгвэл одоо энэ ганцхан насаар одоо амьдралыг хэмжиж болохгүй байна гэсэн ойлголт өгөх авах ёстой шүү дээ. За. Хоёрдугаар нь болохоор та гэж штэ бас хүүхдүүдээ одоо бусдын хүүхдээс битгий дор яваа гэж үнэхээр монголчууд тэгдэг угаасаа. Миний ирч гэсэн бас хүүхдүүдээ бас тэгдэг ах гişрийн хүүхдүүдээ гişиг ч юм уу те. Тэгвэл монголын интертай жишээд Монголын маань хөгжид одоо маш дор байна. Бурхны шин шүтээд одоо хөгжлөгөө болцсон юм а гэж зүйлүүд байгаа шүү дээ. Тэгвэл үнэхээр тэр атаахаг сэтгэлийг өгөө болгосноор энэ хөгжиж чинь бас байхгүй болчих юм биш үү гэд бас хин нэгэн бас тэг сүргүүч тавь юу ч хариулах бай. За тэгэхээр хоёр асуулт эхнийх нь хариулъя тийм ээ. За тэгэхээр хойд ур төрлийг мэдээч ярих ёстой. Тэгэхээр хамгийн чухал зүйл тэгэхээр
хойд төрлийн талаар хүмүүс их асуудаг. Тэгэхээр буддизмын яг логик төвл батлагтаа юу гэж баталгаар урд төрлийг баталдаг. Хойд төрөл хүмүүс ингэж ярьдаг тийм ээ. Өгсөний дараах ертөнц байх уу, хойд төрөл байх уу гэж асуухын өмнө буддизм юу гэж үздэг вэ гэхээр миний харж байгаагаар урд төрөл байгаа юу гэж асуудаг. Урд төрөл байх уу? Ягаад урд төрөл байх вэ гэхээр энэ амьдрал яаж эхэлсэн бэ? Хүн яаж үүссэн бэ гэдгээс ярьж эхэлдэг юм шиг байна. Мэдээж та бүхэн мэднэ. Эцгийн цагаан тусал, эхийн улаан тусал хоёр нийлж хүн болдог. Тэгэхдээ энд 100% баталгаа өгч чадах уу гэж шинжлэх ухаанчид болон тэр биологийн эрдэмтдээс асууад хязгаарч ягаад ч 100% баталгаа өгч чадахгүй гэж хариулсан. Энэ маань юу хэлж яана гэхээр 3 дахь хүчин зүйлийг нэгж байна гэж. Сүнсийг, мэдлийг, сэтгэлийг. Тэгэхээр мэдээж 100% баталгаа хэрэгтэй шүү дээ. Бид нар ямар нэг им уу гэхэд нөгөө эмч маань за энэ 3 химийн бодис байгаа. Энэ 3 химийг бодисыг холихоор хаяа ходоодны юм болоод хаяа ходоодны юм болдгоо чи угаад үз гэж им зарж болохгүй шүү дээ. Яг 100% баталгаад энэ химийн бодиснуудыг холсноор яг ийм нэртэй ийм ходоодны юм өстэй та нэг уу гэж хэлдэг. Тэгэхээр тэр хоёр тусал нь яг хүнийг 100% бүрэлдүүлж чадахгүй байна гэдэг нь энэ бас нэг үзлийг байхгүй болгож байгаа. Одоо анзаарч байгаа шинжлэх ухааны хөгжингүүд нэг зарим нэг шинжлэх ухаан ингэсэн гэдэг нэг буруу бодлоодыг шинжлэх ухаан өөрөө ницаач мэдэх яг батлаагүй нэг ийм онол байгаа. Шинжлэх ухааны онол болгон 100% баталгаатай байх албагүй шүү дээ, тийм ээ. Шинжлэх ухаанаар батлагдж байгаа зүйл байгаа. Шинэ дэвшүүлж тавьж байгаа онолууд байгаа, батлагдаагүй. Тэгээ шинжлэх ухааны зарим нэг ганц нэг номнуудыг харсан. Тэгэхэд эрдэмтэд юу гэж ярьдаг вэхээр хэрвээ Эйнштейний тэр онол үнэн бол ийм байх хэвээр. Ньютоны 2 дугаар онол үнэн бол ийм байх хэвээр гэж их ярьдаг юм байлээ өөрсдөө. Тэгэхээр энэ онол гэдэг бол заавалч шинжлэх ухаан ингэж үздэг онол нь заавалч 100% баталгаатай байхаас албагүй хаяа болдог. Тэгээд энэ үзлээ зарим хүмүүс юу гэж яриад байдаг вэхээр аавын тусал дотор би байхад гэж яриад байдаг. Аавын цагаан тусал дотор хэдэн сая триллионс байгааг нэг жижигхэн хийсэн би аавын тэр хийсэн дотор байхад гэж ярих гэдэг. Тэр бол үгүй гэдэг энийг баталж байгаа. Эхийн тусалтай уралд орох болоод хүн бүтээж чадахгүй байна. Энэ 3 дахь хүчин зүйлийг илэрхийлж байна гэж хэлдэг. Тэгэхээр мэдээч урд төрөл байгааг юу ч дүүлэх вэ гэхээр мэдээч нэг үзлийг биш гэж хэлэх гээд байна. Хүмүүс болон шинжлэх ухаанд юу гэж бодох вэ? Тархийг ухаан гэж үзээд байдаг. Энийг биш гэдгийг буддизм дахин хэлдэг. Одоо шинжлэх ухаан болон буддизмын нэг хурлын хамгийн гол сэдв нь энэ болдог. Тархи ухаан мөн үү? Ухаан тархи мөн үү гэдэг энэ дэр. Тэгээд манай логикоор бид нэр их манай лам нар их дайрдаг л да. Тэгвэл ухаан тарих юм бол муу сэтгэл тархины аль хэсэг нь. Хүнийг хайрлаж байгаа сэтгэл аль сэтгэл юм. Шунлын сэтгэл аль сэтгэл юм. Хүчинийгээ шоронд орсон байвал нөгөө тархинаас нь шунлын хэсэг нь авч хаяад нөгөө хүн дахиж тийм хэрэг хийхгүй үст. Нэг ийм маягаар ингэж хоорондоо мэтгэлцдэг. Хэрвээ үнэхээр тарих бүх сэтгэл байгаа бол нөгөө нэг амар болоо сэтгэл тоолдог шүү дээ бид нар чинь тийм ээ. Шунал, уур, хүсэл тачаал, омог тэр мэтчингээр тийм ээ. Атаархал. Тэгэхээр тархи хэрвээ үнэхээр энэ ухаанууд эдгээр тархины нэг хэсэг юм бол энэ атаархал байна гэдэг л амар атаархан хүүхдтэй ээж ивэл хүүхдэд дагуулж ижил тархины нэг хэсэг аваад өгөөч юм чигээл нөгөө атаархан хүүхд байхгүй болчихоо. Иймэрхүү маягаар ярьдаг. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэдэг бол тарих гэдэг маань ухаан биш байна. Ухаан гэдэг нь өөр зүйл байна гэдгийг маш дахин ярьсаар байгаад далаа хөшөө айлдаж байгаа одоо зарим нэг шинжлэх ухаанчид хайлгнаад эхэлсэн. Хүлийн зөвшөөрөд эхэлсэн. Тарих гэдэг нэрээ ухаан биш юм байна. Ухаан ажиллангууд дараа нь тарих ажилтдаг юм шиг байна. Тархинд нөлөөлдөг ухаан гэдэг зүйл тусдаа байх шиг байна гэдэг нэг ийм үзлүүдийг шинжлэх ухаан зарим нь ярьж байгаа шүү. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэдэг нь ухаан гэдэг маань матери биш. Ухамсар гэдэг бол матери биш. Материас тусдаа. Тэгэхээр нөгөө нэг мөнх усын онлоороо ямарваа нэг юм байлаа гэхэд буддизмд энэ бүх зүйлүүд үргэлжлэн тэргүүлшгүйгээс ирсэн байх хэрэгтэй гэж үздэг. Энэ ширээний маш олон тоосонцор байгаа. Эдгээр өмнө нь ширээ болох юм мод байсан, мод болох юм газарт байсан. Огт байхгүй зүйл шинээр гарч ирчээгүй. Юмнууд байхгүй болоо гэхэд энэ ширээ шатаалаа гэхэд энэ ширээнд байсан тоосонцрууд тараад алга болцсон. Дахиад ширээ болж болно. Тийм биз дээ. Энэ маш олон тоосонцрууд шатлаа гэхэд зарим тоосонцрууд нь үнс болоод үлдэнэ. Зарим хийн тоосонцрууд нь утаа болоод яваад өгнө. Их мэтчлэнгэр. Энэ матери ухамсар хоёрыг юу гэж ярих гэдэг нь гэхээр буддизмын онолоор ухамсар хязгаарч матери болохгүй, матери хязгаарч ухамсар болохгүй гэж үздэг. Энэ жимсэн дотор байгаа нэг тоосонцор нь тэргүүлшгүйгээс дэлхийн үүсгээс өмнө байсан. Тааж байх болно. Бид нэр идэд энэ байхгүй болохгүй. Идээ зарим хэрэгтэй витамин B шингэн хэрэггүй баас болоод гарна. Баас нь байхгүй болохгүй. Сугаар урсаад одоо ярам хавцаа өнөртэй л байж гин. Тэгэхээр зарим хэрэгтэй эдсүүд нь бидэнд үлдээд хүүхдэл биднэртэй цуг байдаг тийм ээ. Хүн хоол идээд таргалаад байна гэдэг хоол байхгүй болсон биш шүү дээ тийм ээ. Хоолны аминд энэ биендээ шингээд өөх тус болж байна. Энэгээр материуд ингээл байгаа л юм. Тэрэн шиг ухамсарч гэсэн байгаа л юм. Тэгэхээр
тэр ухамсар маань матери ухамсар болохгүй чинь эцгийн цагаан тусал эхийн улаан тусал хоёр ухамсар болохгүй байхгүй. Тэр чинь матери шүү дээ. Энэ биений л их сурвалж. Энэ бидний энэ махан биенийг тэр хоёр тусал бий болгосноос бидний яг сэтгээд ойлгоод ухаарад мэдрээд байгаа энэ мэдрэмжүүд бол тэрнээс гарч ирээгүй. Гэхдээ нөлөөлөл бол мэдээж байх нь ойлгомжтой. Судсаар химер гэдэг ойлголт байдаг тийм ээ. Энэ арай ихтэйг үз. Химер гэдэг нь юу гэсэн үг хэрэг хийгээр морь хийгээд явдаг гэсэн үг. Ухаан маань бидний сэтгэл энд өвтгöd ийшээ ирж байгаа нэг мэдрэлээр нэг юм дамжиж байгаа шүү дээ. Энийг бол хийгээр дамжиж байна гэж үздэг байсан байгаа бид нар. Тэгэхээр хийгээр дамжиж байгаа тэр нэг ямар нэг оюун ухамсар лоо тэр ухамсарууд бол хийгээр дамжиж ирдэг. Тэр хий маань юугаар дамжих вэ? Судсаар дамждаг. Тэгэхээр судас нь бүглэрэлттэй юм уу, судас нь асуудалтай бол ухаан зөв ажиллахгүй байх тохиолдол байна. Энэ ухаан матери ухамсартаа нөлөөлж байгаа болохоос биш. Яг эцэг эхээс ухаанаад өвлөд авцсан гэсэн үг биш. Эцэг нь судсан сайн байвал ухаан сайн гүөх боломжтой. Хүүхэд нь судсан сайн байвал ухаан сайн гүөх боломжтой болохоос биш. Эцэг нь ухаантай байсны нэг жоох ухааны тасдж яваад хөлүүгээ шилжчихсэн юм а гэсэн ойлголт биш байна. Энэ бол зөв нөлөөлөл судсаар хийгээ дамждаг болохоор хийгээг судас хэрэгтэй. Тэгэхээр энэ олон юм ярьснаар юу хэлэх гээд байна гэхээр энэ дотор байгаа юмнууд бол материуд нь ухамсар биш ээ. Ухамсар гэдэг маань ухамсарынх нь яг өмнөх учир шалтгаан бас дахин ухамсар байх хэрэгтэй. Тэгэхээр яг нөгөө нэг хүн бүтэж байгаа үе байж тээ. Нэг эцгийн цагаан тусал ихийн улаан тусал хоёр нийлэхэд хүн бүрдэхгүйгээр яг тэр үед хүн бид нар бүрдэж байгаа шүү дээ. Өөр хөвөл тогтож байгаа. Тэгээ яг бид нарт ухаан сэтгэж чадхаар тэр үеийн ухааных нь яг өмнөх одоо үндэсэх юм одоо төвдөр бол жүү гэж хэлээд байгаа. Нэрлэн гол нь бол жүү зам биш. Санжиж ижимс. Нэрлэн гэдэг зүйл нь ухаан байх хэрэгтэй. Ухаанаас ухаан үүснэ. Материас матери үүснэ. Нэг ийм нөгөө нэг юуны онлоор мөнх ус зүйлүүдийн онлоор яг хүн бүтэж явах үед арай нэг өөр ухаан ирж орсон байна. Ийм юмар дөвлөдөг юм шүү. Тэгээ яг энэ Живан Ачи гэдэг нэг хойд урт төрөл гэсэн хэлцдэг хэсэг би энийг би яг үзээгүй. Дараа жилээ сайн судалж үзсэн. Тэргээр танд хэлж байгаа сайн үзэхээр миний одоогоор ойлгосноор иймэрхүү. Хоёр дахь нь тийм хөгжил та нэг юу гэсэн шүү дээ. Ханам мэдлэлтэй бай гэж намайг хөгжилд цаад болох юм биш үү? Энэ бол саад болохгүй гэж энийг нэг өөр лам хариулсан байх. Би тэр хариултыг өгчээ. Би өөрөөсөө бас бодож байна. Харин ханам мэдлэлтэй байх тусмаа хөгжиж байгаа маа. Ханам мэдлэлтэй хүн улсын одоо дарга нар болон улсын хурлын гишүүд их хараар ярьдаг болж тий хувааж идэг муулаад идэг. Тэр яг үний хэсэг би сайн мэдэхгүй бас хойно талдаж болохгүй тийм ээ. Урхны шинтэй хүн шашны төлөөс төрлөө хадаж болохгүй. Хэрвээ үнэн бол яагаад хөгжихгүй байна гэвэл шуналтай болоод хөгжихгүй байгаа байхгүй юу? Шуналгүйгээр бүгдээрээ ханд цадаад яг улс орондоо хэрэгтэй зүй юм бүгдээрээ өөрсдөө авахгүйгээр яг хэрэгтэй юм хийгээд явал хөгжин шүү дээ. Шуналтай болохоор хийх юм хийхгүйгээр зүгээр хоорондоо хуваагаад авчиг гэдэг шуналаараа ингэж аваад байгаа байхгүй. Япон хүний боловсрал энтер гэлээд амар ханам мэдлэлтэй амар их ёс суртахуунтай хүмүүс байгаад байгаа байхгүй. Өөртөө ингэж шунж улсын юм авъя гэсэн бодол байхгүйгээр хөгжиж чадчих байгаа. Тэгэхээр энэ ханам мэдлэлээр хөгжиж байгаа гэж харагдаж байгаа. Шунлаараа биш. Шунна гэдэг чинь өөртөө ингэж аваад байвал улсын юм өөртөө аваад уус ажиллахгүй бол мэдээж ус хөгжихгүй шүү дээ. Ийм маягаар нэг лам хариулт өгсөн байлээ. Би хариулт өгөөгүй. За. Нэг зүйл бас таны нэг сая хэлсэн ингэ таалагдлаа. Эрэг байхын тулд бид нэр сөргөө ил гаргаж сөргөө засах хэрэгтэй. Маш их таалагдлаа. Таны харж байгаагаар нийгэм Монгол оронд байгаа одоо хамгийн анхаарах хэрэгтэй тийм сөрөг сэтгэл ямар сэтгэл монголчууд амгаалж байна вэ? Тэрийг та одоо яаж засахыг одоо зөвлөх вэ? Харин тийм би харин сөрөг хоёр сэтгэлээ хэлсэн шнэ. Саяны хоёр сэтгэл хүн нэг л амьдрын хүснэ хээ. Тэгээ хүний дор орохгүй яваар гэдэг юм. Хүн нэг л амьдрах гэдэг юм чинь хүссэн бүхний хийх гээд дараад байдаг. Тэгэхээр бусдаа нодолж эхэлдэг. Бусдаа хорох учруулж эхэлдэг. Дараагийн үе шатны хүүхдүүд нь хүний урд орохгүй л нэг машин шинж болсон ч зүгээр л замын хөдөлгөөн дээр харагдаж байгаа байхгүй. Хүний урд орно гэдэг сэтгэлээ. Харин нөгөө нэг тэр хамгийн их сөрөг хоёр сэтгэлийг би энэ хоёр сэтгэлийг тавиад байгаа байхгүй. Энэ хоёр сэтгэлийг засах хэрэгтэй байна. Хойд урд төрөл байдаг юм аа. За одоо энд байгаа хүмүүс мэдээж бүгд бүхний шашинтай хүмүүс байна. Өөрөө түрүүнд дурдлаа одоо 90 он ч юм уу монголчуудын 90% бүдгийн шашинтай байсан. Одоо 60-аас 70% гэж. Магадгүй 10 жилийн дараа одоо энэ сууж байгаа хүмүүс цөөхөн донд орчих юм шүү дээ. Энэ талаар ер нь одоо та хэдий ямар хөө бодолтой вэ? Сургууль дээгцийг нь яаж тавьбал хүмүүс их олноор хамрах юм. Сошиалч юм уу тийм. Энэ талаар ер нь одоо залуу хүмүүс ямар бодолтой вэ?
Харин тэгээ энэ их чухал сэдвэлтэй энэ дотооддоо ярих чухал зүйл байна. Тэгээд яг лам нар гандан хийдийн захиргаа ярих хэрэгтэй чухал зүйл байна. Ерөнхийдөө бол бидний гол барьж байгаа зүйл бол шинжлэх ухаантай их уялдуулъя гэдэг энэ дээр их төвлөрчөөд байх шиг байна. Миний анзаарж байгаа. Би яг тийм бас тийм юм өдөртлөгийн бодлогын чанартай юм гарах хэрэгтэй хүн биш л дээ. Гэхдээ тэр хүмүүсийг анзаарж байгаад гол зүйл нь юу дээр одоо шинжлэх ухаантай холбож их явъя гэдэг зүйл дээр их хүлээдэг шиг байна. Тэгээ мэдээч энгийн хэлээр, энгийн тайлбараар хүмүүстэй хүргэе гэж манай энэ Живсэн дам хотод болон төвд их ажиллаж байна. Их энгийн хэллэгээр их гоё тайлбарлах гэдэг. Манай одоо Живсэн дам төмийн багш Нямсан баг тэргүүтэй ах нар маань их шинжлэх ухааны талаас нь энгийн хүмүүс нэг хуучинсаг биш зөв талаас нь хөрхийг хүчээж байгаа. Тэгээд зөвхөн бас таны дурдсан чинь энэ бас лам нарын хийх ажил бас биш байна. Таны ч гэсэн хийх ажил байна. Бурхны шидэ хүн болгон энэ муу зүйл биш байгаа нь ойлгомжтой шүү дээ. Монгол тус болох нь ойлгомжтой юм чинь Бурхны шидэ та бүхэн чинь үр хөвгтүүдтэй бусдаа зөвөр ойлгуулж Бурхны шидний буруу ойлголтуудыг л засаад би сая нэг буруу ойлголтуудын талаар жоохон мэдхэд ярьслаа. Та бүхэн бас зөв ойлголтуудыг мэдж авсан бол ингэж буруугаар ойлгодог, буруугаар сөрөөр шөмжилдэг, мошигддаг хүмүүст нь тайлбаруудыг өгөөд үр хөвгтүүдэд зөвөр нөлөөлөд Бурхны шидэ хүн бүрэл хийх ажил баг. Зөвхөн бид цугалт суугаад инг гэд хийчих зүйл биш баг. Бурхны шидэ хүн болгоны нөлөө хэрэгтэй баг. Тэгээ энэ бол гол бодлого нь бол шинжлэх ухаантай уялдуулж их шинэ тайлбарлая гэдэг зүйл дээр хурж байгаа хаа гэж бодож байна. Энийг сайн мэдэхгүй та гандан хэдэн захиргаанаас асууваарай. За гэгэрэл гэдэг бол яг Бурхны шидний онол дээр маш тод тогоон байгаа. Гэгэрэл гэдэг бол тарав болон тамжиж чимаа гэж хоёр хэлдэг. Нисвансыг уг үндэстэй огт төрүүлэх болохыг хэлдэг байхгүй. Нисванс муу сэтгэлүүд. Хүнд биднэрт сая амар болон муу сэтгэлүүд тэргүүш цагаас дадцсан байгаа. Тэр сэтгэлүүдийг жүү самандан жав бан гэж хэлдэг. Огт хизээч дахиж төрхөөргүй, хизээч дахиж уурлахааргүй, хизээч дахиж шунахааргүй болохыг хэлдэг. Нөгөө нэг лавгсураа гэсэн нэг хэлсэн дээ зурглан дээрээ. Хинч надад л өнөлмсөн, хинч намайг магтсан, надад наалтахааргүй болсон гэдэг шиг яг лавгсунгоо мэдээж жоох муу уурлахаар тийм байж болох л да. Гэхдээ яг гэгэрсэн гэдэг гэгэрэл гэдэг ойлголтууд бол дайжимба гэж хэлдэг. Нятаа дайжимба, ранжил дайжимба, жанчилсан баг. Эднэрийг бол гэгэрсэн гэж үздэг. Гэгэрнэ гэдэг яг үг нь бол мунхгийн харахугаас гэгэрнэ гэсэн үг. Яг тэгэхээр зүгээр нэг ардыг гэгэрүүлэх яам энтер гэдээ байсан гэдэг нь их гоё юм шиг санагддаг л да. Мунхгийн харахугаас гэгэрж штэ. 35 үсгэнд мунхууржийг арилгасан хүн Монгол хүчээр уншиж чадсан штэ. Тийм үстэй. Мунхуур нэг А үсгээ хараад танихгүй байгаа мунхуурлынаас арилгаад А үсгээ таньдаг болж байгаа нь энийг тодорхой хэмжээнд гэгэрж байгаа. Сэтгэл доторх мунхгийн харахуг нь арилж байгаа. Тэгэхээр яг буддизм үнсээр муу сэтгэлүүдийг огт төрөхгүй бол хаж хизээч төрөхөөр дараа төрөлтөө байна огт төрөхөөргүй болгож байгааг гэгэрэл гэж үздэг. Яг хөө зарим энэ яг сая хүмүүс нэг тэр ярьдаг шнэ гоё жоохон нэг сайхан хүмүүсийг гэгэрцэн юм шүү гэдэг шиг. Тэр бол биш. Тийм байна. За. Тэгэхээр нөгөө монголчууд хоёр хуваагддаг. Нэг нь хуваагдчих болохоор ингээ болохгүй гэдэг нь чинь болохгүй гэдэг бид нэр энэ усыг жоо мал мал тэгээд бид нар өөрсдөө ингээ өвчлөн зовно хүүхэд ингээ өвчтэй болно. Оршуугаар бид нар мураагаад ингээ болохгүй энэ чинь болохгүй юм. А нөгөө тал нь болохоор юу яриад байгаа юм чи хөвгчл. Та нараас аягүй энийг байна ажилгүй байгаа гэдэггүйгээс бараг гадаад юм ч юм уу энийг хөрөнгө оруулах ирээд тэгээд сайхан ухаад ингээ бизнесийн санд чи автомат ингээ мураагаад байж чи та нар одоо бараг юу ч мэдэхгүй тийм ингээ яриад. Гэхдээ яг энэ дээр Бурхны шишин ч одоо хүмүүсийн оюун санааг бас ингээ эерэг болгох, зүг болгох, гэсэн мэт эерэг болгохтой хүн чи багтай биш нэ дотроо бүгтэй биш вэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэрийг хүмүүс яг баггүйгээр яг тэр одоо энэ уул ухаан талаар монголчууд яг ямар нэгтгэл үзтэй байх вэ? Жишээлбэл одоо ингээ нэг одоо сэтгүүлч юм уу нэг сэтгэлтэй хүн байл та зайлшгүй өө тэмцэлтэй ухаантай хүмүүстэй гүйччихэд өөрийнхөө зарцаар явдаг ч юм уу яадаг чи тэгээд сурвалжлаад энэ тэмцэл байл энэ дамтуу өгсөн байг гэж ингээд гэдэг. Тэнгүүд нөгөө өөдөөс нь ирж байгаа хүн ямар хүн байдаг вэ? Ажил Монгол. Тэр болохоор би энд ажиллах гэж хамаад одоо хамгаалах энийг хамгаалах хэрэгтэй ч юм уу зодож мадаа хоорондоо хэрэгтэй зодтоод яг энэ дээр ингээд яг Бурхны шишин гэх зам хүмүүс ер нь монголчууд хоорондоо яг ийм одоо уул ухаан одоо уул тустай холбоотой өөрсдийнх нь оршуултай амьдралгүйтэй эрүүл мэндтэй холбоотой юм дээр яг монголчууд яг ямар нэгэн үзэлтэй байх хэрэгтэй бэ гэдэг юм та хэлж өгч. За уучлаарай өстө нэг сайн мэдэхгүй маа үнэхээр
Энэ бол тийм улс төрчдийн л хариулах хэрэгтэй зүйл байх сайн мэдэхгүй юм. Тэгээд мэдээж бас буруу л да. Хүний туулгаараа ирэг дээр хэдэн зуун уурхай айлжилж байгаа гэдэг бол мэдээж буруу санагддаг. Бас давс хожийн тааруулна гэдэг тодорхой хэмжээнд тийм усны нөөцтэй холбоотой юм уу тиймэрхүү юмнууд хэрэггүй байх. Гэхдээ би сайн мэдэхгүй юм. Бас багаар хэмнэх нь бас зүг байх, ашиглах нь зүг байх. Тэгээд ашиглачаа зүгээс сэргээх нь зүг байх. Энэ бол яг шашин талаас миний мэдих талаас хэлж тайлбарч чадахгүй зүйл юм. Энэ бол уул уурхайчид, санхүүчид, улс төрчдөөс асах зүйл байна. За тэр ахаа. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өөрийнхөө үедээ цаг таваасаа биелсэн одоо ингээд бохны сургаалыг хийлээ тийм ээ. Өнгөрсөн одоо ирээдүйн цаг таваа ингээд сайхан эрт тань хийж миний хувьд бол одоо ер нь эрт үеэсээ одоо 21-р зуунд ерөнхийдөө Монголыг бол хөгжүүлэх гол одоо нөхцөл нь бол одоо Монгол хүний оюун ухаан гэж бодъё. За тэгээ Монгол хүний оюун ухаан бол одоо дэлхийд бол үнэлэгдэж байгаа. Энийг бол одоо монголчууд бид бүхэн мэдж байгаа. Одоо сайн энэ нэмэлтээр уул уурхай ярьж байна. Миний хувьд бол Монгол хүний оюуныг л ухах хэрэгтэй. Юу таван болохоор тийм ээ. Бид шоноос илүү баялаг. Одоо энэ чи одоо хэдхэн хүн програмд байгаа тэр олон мянган хүнийг хичээж явж байна. Тэгэхэд манай монголчууд 3 сая. Тэгэхэд тэднүүсээс илүү потенциалтай гэдэг нь бол тэр дэлхийд харуулдаг байна. За гол асуулт бол танаас энэ талаар асуухгүй байна. Манчрын хотын талаар энэ оюун ухааны тийм ээ. Энийн талаар та нэг жоохон бас биднээс мэдээлэл өгнө үү? Бас энэ сайхан хөлөг тоглоом, шатар тоглоом гэсэн. Би 13 дугаар дунд монголчууд дэлхийг эзэлсэн нь маш стратеги баримт байсан гэж бодоод байна. Тэгэхээр энэ стратегийг яаж хөгжүүлдэг вэ зүгээр энэ шатар тоглоом маш олон шатдаг байсан. Тийм учраас байлдааныхаа тактик боловсруулдаг байсан бодоо. Тэгэхээр таныг бол бас энэтэй бас хойд дөрөв сонссон учраас бас энэ талаар бас биднээс бас За энийг бас хүмүүст хэлдэг. Манчар хотгот гэхээр манзуушир бурхны хувилгаан гэж хүмүүс ойлгодод энэ биш гэж би хэлдэг. Би манчар бурхны хувилгаан биш гэж хэлдэг. Бурхны хувилгаан гэдэг бол бурхан байх ёстой үзэл номлолоороо. Тэгэхээр би бол бурхан биш гэдгийг өөрөө мэднэ. Яг нь манчар хотгот гэдэг яг нь урд дөрийн хотготод бас манчар бурхны бүтээл хийж өөрсдөө бясалгаж би энэ дээр нь араа базнуудыг их үсэг гарч исэн гэх тийм тодтолууд их байдаг юм байна лээ. Яг нь тэр адилхан болохоор их гэгээлэг, оюунлаг хүн байсан болохоор тийм нэр өргөсөн байж болно. За энэ одоо бурхан хувилгаадуудын олон янзын нэр байдаг да. Хүнд нэр өгдөг шиг. Монгол улсын арслан гэдэг чинь арслан гэсэн үг биш шүү дээ. Тэр нь арслан биш. Тэрэн шиг энэ манчар хотгот гэдэг бол яг манчар бурхны хувилгаан юм а гэсэн үг бол биш ээ гэдгийг би хүмүүст хэлдэг. Хүмүүс бас ингэж ойлгож ингэж их надад их хэлдэг. Хэрэг би мөн гэж хэлж байгаа юм бол өөрийгөө бурхан гэж хэлж байгаас ялгаагүй болно. Бурхны хувилгаан гэдэг бол бурхан л байх ёстой байдаг. Тэгэхээр би бол өөрийгөө бурхан биш гэдгээ мэдж байгаа. Та нартай адилхан Монгол хүн, Монгол төрсөн бас сөрөг ирэг хоёр тал хоёулаа би. Яг одоо ер нь бол манчар бурхан гэдэг бол мэдээж оюун ухааны бурхан гэдэг нь үнэн. Яг нэм бясалгалын үүднээс манчар бурхны бясалгал юу ухаан дэлгэрдэг гэсэн юмнууд байдаг. Гэхдээ далаа багш нэг айлтжсэн. 1 сар манчар бурхны бясалгалд сууснаас 1 сар дүрэ гэдэг номыг хэлцүүл ухаан сайжрах нь баттай юм аа. Дүрэ гэдэг нь хамгийн буддизмын мэтгэлцээний онлын хамгийн суур болсон мэтгэлцээний арга гэдэг номл байдаг. Тэрийг 1 сар хэлцүүл илүү баттай гэдэг. Яг манчар бурхны бясалгалыг хийснээр нөгөө хүний яг зөв хийж гинэ, буруу хийж гинэ, урдын үйл барилга маш олон зүйлээс яг баталгаагүйгээр хөгжих магадaltaй гэж үздэг. Тэгэхээр одоо бас бурхны шинэ үзэл онолоор сайн цагийн мянган бурхан гэж ярьдаг. Бурхан багш дөрөвдөх бурхан гэж ярьдаг. Энэ мянган бурхан маань бас бүгдээрээ анханасаа бурхан байгаагүй гэж үздэг. Яг бид нар шиг л зовсон, шаналсан юм байжгаад орчлонгийн мөн чанарыг халаад ихчийн сая хэлсэн гэгэрэл гэж юу юм бэ гэдгийг өөртөө бодоод гэгэрэл гэдэг бол ерөнхийдөө бас арай сая ихчэд би тайлбарласанс арай өөрөөр хэлбэл зовлонгоос гэтлэхийг хэлдэг. Огт зовхгүй байхыг хэлдэг. Тэгэхээр бурхан багшийг гэгэрсэн намтар дээр юу гэж гардаг вэ гэхээр хүн төрдөг, өвддөг, өтөлдөг, үхдэг гэдгийг багш харсан байдаг. Тэгээд яагаад гэж бодсон нь? Яагаад би ингэх ёстой гэж? Яагаад амтай голтой болго энэ дөрвөн зүйлээ дамжих ёстой гэж? Эний учир шалтгаан нь юу байна? Энээс гарч болох нь уу? Хэрвээ учир шалтгаан байгаа бол тэр учир шалтгаан нь байхгүй болвол энэ дөрөв гарахаа байх уу
гэдгийг судалж бодсны эзнес бясалгаад учир шалтгааныг олоод Гэгээлийн утгад хүрсэн. Тэгэхээр энэ Гэгээлийн утгад хүрэх зам дотор энэ мянган бурхан маань бурхан болохоос өмнөх үед нь Манчар бурхан энэ мянган бурханыг бурханы шашинд энэ үзэл онол хөтөлж өгсөн гэж. Энэ цаг үед энэ мянган бурханд аав мэт ачтай гэж номлолтод их гардаг. Тэгээд мэдээч бурхан бүгдийн бэлэг бэлгүүний хураасан мэт бурхан гэж үздэг онолдог. Энэ одоо бурханы шинтэй хүмүүс бол одоо ламгоноор мэдж байгаа сахиус тахна жигжид энтер гэдэг бол бас Манчар бурханы ядам дүр гэдэг. Тэгээд бол бас оюуны бурхан гэдэг бас олон талаас нь ярьдаг юм байна лээ. Тэгээд дахин хэлэхэд би бурхан биш, бурханы авилгаан биш гэдгээ дахин хэлдэг хүмүүс. За тийм ээ. Энэ маш халуун байна. Тэгээд Манчар дараагийн ажил байгаа. Бид нэр зөндөө олон асуулт авсан тийм. Тэгээ өөрөөр улс төр тэр талын асуулт бол одоо бол хариулах хэрэгтэй. За өндөр гоё одоо нэрийн ийм гоё сургаал намайг айлтж байгаа ийм сайхан залуу хүн байгаа би одоо дотроо маш их багтаж суунаа. Танд маш их баярлалаа. Би бас одоо энэ бурхны сургаалын тухай өөрийнхөө хэмжээнд ганцхан ном уншаад тэгээд үнэхээр энэ бол энэ ялангуяа энэ хүний сэтгэлийг засахын тухай тэр гайхамшигтай үнний сургаал энэ дотор байгаа юм байна гэдгийг биеэрээ мэдэрч одоо ингээд бат итгэсэн л дээ. Тэгээд энэ тухайгаа саяхан одоо нэг найзтайгаа ингээд манай найзтай энэ гэрээсний сүмд явд юм байна. Тэгээд хоёулаа ярьцуулсан чинь хоёулаа нөгөө шашнаа яриад тэгээд ингээд маргалтлаа. Тэгээд бараг би ялагдлаа. Одоо танай тэр бурхны шашинд чинь ерөөсөө юу нотхгүй, учир нотхгүй, үү олон атаа сэтгэсэн бурхан байдаг. Гар үгүй ингээд яа. Тэгээд баахан гар мартай ингээд. Тэгээд чи тэрнийхээ учрыг тайлбарлаад тэгсэн би яаж хийх вэ тэгээд яаж чи бурхан гэдэг байгаа. Чи юу ч тэгэхээр манай бид ерөөсөө тийм байхгүй. Тэр тэдэр чинь бол ингээд хүний гараар хийцэн одоо юм шавар бурхан, зурцсан бурхан. Манайх бол ерөөсөө ертөнцийн эзэн ганц энэ ганцхан бурхан байж байгаа. Танайд бол ерөөсөө тийм учир таймаа олдсон баах юм байна. Ингээд хоёулаа маргалцсан чинь нөгөө нэрээс үлдээ би нэрээс тийм чинь. Ингээд нэг юм авчихсан. Ингээд та нэг жоохон тайлбарлаж өгөө. За тэгээд. За. Хоёрдугаар нь бас нэг асуулт. Энэ бурхны шашин би өөрөө дотроо бас ингээд эзэж бишиж явдаг учраас энэ ламдрыгаа харж бас ингээд жоохон одоо үлгэр дуурайл гэх юм уу сонсох юм л да. Тэгээ манайхан дотор ингээд харж явах нь энэ шүтнийгээ зүгтий бурхан юм уу сахиус юм уу нэг байдаг бол та тэгээд одоо тэрнийгээ зарим шүтнийгээ зарим шүтгэхгүйгээр хоорондоо маргалдаа зодтолцсон ч их шиг ийм юмнууд бас ингээд гараад энэ хэрээрээ энэ шашныхаа энэ гайхамшигтай сургаал Монголын нэр хүлээн унгаад байгаа юм шиг байна. Энэ бас ямар учиртай юм бэ гэх юм болоо гэж хоёр. За. Ахын сая их гоё асуулт. Энэ дээр бас их гоё үзэл онол ярьж болохоор бурхны шинд ягаад ийм олон бурхан байдаг юм бэ гэвэл манай үзэл онолоор хүн болгон бурхан болдог юм аа. Бурхан болж чаддаг юм аа. Бурхан гэдэг бол анханасаа нэг тийм анхдагч бүтээгч биш. Бурхан гэдэг бол яг бид нар шиг байжгаад гэгээрээд зөв замаар яваад сэхэрсэн тэр хүмүүс юм аа. Бурхан гэдэг христчний бурхан гэдэг бидний бурхан гэдэг шал орондоо ойлголт. Бурхан гэдэг бол сая зовлонгоос гихтсэн муу сэтгэлүүд огт гаргахаар байсан хамгийн би бол тэгж томьёолол онох юм болов гэж бодоод байдаг. Хүний хөрчөд хамгийн дээцэг гэж хэлвэл бас жоохон онмоор юм болов гэж санагдаад байдаг надаа. Тэгэхээр хүн болгон гэгэрч чаддаг болохоор тэр олон бурхад байх нь аргагүй шүү дээ. Бид нэр анхдагчийг хүлээн зөвшөөрж болохоор эхлэл байхгүй. Эхлэл байхгүйс хичнээн сая орон гаргууд одоо ч гэсэн хар гарийнхан байгаа ч үгүй олон амьтад тэр дотор энэ үзэл онолоо бодоод зовлонгоос гарч чадах хүмүүс байгаа. Бид нар ч гарч чадна, чи ч гарч чадна. Тэр хүн болгон гэгэрч чаддаг болохоор ийм олон бурхан байх нь ойлгомжтой. Тэгэхээр ягаад олон гар олон юу байдаг вэ гэхээр тэд нар нь бол бас бэлэгч тэмцгийн чанартай 16 хоосон чанар гэх мэтчлэнгээр 37 бод мөргөгч зэрэгээр ингэж тэг бэлэгдсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол бас товчхон тайлбар нь юу вэ гэхээр бурхан гэдэг бол хамгийн төгс хэлбэр болохоор ямарваа нэг материал зарагдахгүй гэж үздэг. Тэгэхээр ямар материал зарагдахгүй болохоор хүнд ямар ч төрсөөр харагдаж болно. Тэгэхээр сайн нэг савнд нь тааруулж номлоно гэсэн шүү дээ. Ганцхан онолгоо бүгд нь чих биш, яг хүнд нь тааруулж. Зарим хүмүүс нэг сайхан философи яриад болгодог бол зарим нь жоохон айлах хэрэгтэй болдог. Тэгэхээр бурхтууд маань сая би жигжид бурханыг энд жигжидийн дөр байна уу? Жигжид бурхан гэдэг маш олон гар мотортой тийм бурхан байна. Тэр бол Манчар бурхан. Тэгэхээр энэ яг иймэрхүү олон гар мотортой яагаад байдаг вэ гэхээр зарим нэг шавнарт тийм догшин дөр үзүүлэх хэрэгтэй болдог. Зарим нэг шавнар нэг хилээд ойлгохгүй зотхоостой гэж нэг хүүхдээ хэлдэг дээ. Тэрэн шиг ингээд нэг номлоод ойлгохгүй бол тийм айлгаж иж зүг болгодог тийм тал байдаг. Тэхийн тухайд тийм дөрв нам байдлаа тийм догшин хэрцгээ дүр үзүүлэх хэрэгтэй.
юмнууд байдаг номлол дээр гардаг. Иймэрхүү байдаг. Шүхтэнгийн тал дээр бол би сайн хэлж мэдэхгүй байна. Тэр шүхтэнгийн тухай айл дөрүүд гээд Кирилл номнууд байлээ. Ах тэрийг нэг уншин үз. Сая тэр улаан цамцтай ахын нэг хэлсэн дээр би бас нэг юм хэлийг саналаа. Би бол бас Жанасгийн талбай дээр хэлсэн. Энэ дашаа манд бас хуваалцъя. Ах сая юу гэж штэ. Монгол хүний оюуныг ухах хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ дээр бол би бас санал нэг байгаа. Би бас дахин хэлж байгаа. Азийн буддистууд инх тайны хурал гэдэг хамгийн том буддизмын байгууллагыг монголчууд авч явж байна. Монголчууд удирдах байна. Энэгээр түшиглээд бас юу вэ болж чадхаар байна вэ гэвэл Монгол бурхны шний төв болж чадхаар байна гэдэг би хэлээд байгаа. Жанасгийн талбай урд дээр хэлсэн. Одоо дэлхийд нийт 500 сая хүнийг хүсэл горилыг хангах, Монгол руу залбируулж чадах, Монголд авчирч чадах тийм зүйлийг бид хийж чадхаар байна. Түүхэн талаасаа, соёл талаасаа, мэдлэг талаасаа. Бурхны шний бүх мэдлэг Монголд байгаа. Бүх урсгалуудынх нь бүх бурхан багш айлцсан. Зарим нэг дотроо бас хуваагдсан талууд байдаг. Зөвхөн 3 номын хүрдээс зөвхөн нэг нь үздэг, бусдыг нь үздэг. Монголд бол бүгдийг нь үздэг. Тэгэхээр бас шашинтай харьцуулаад үзэхэд Монгол хэрвээ христийн шинжтэй орн боллоо гэхэд дэлхийн бүх христүүд Монголд ирж мөрөгдөг, монголууд залбирдаг тийм бол чадахгүй байх. Лал болсон чадахгүй байх. Харин буддизмд бол боломж байна гэдгийг хараад байгаа. Энэ бас Монгол хүний оюуныг ухаж байгаа нэг хэлбэр гэж та санал нийлж байна уу? Баярлалаа. Нэг юм байгаа гэж. Танд таархуулаад би бол танд оймс гэсэн. Ихтэй чинь тань мөргсөн чи таны гар амир хүүтэн байхаар миний гаарч юм бодож байна. За баярлалаа. Одоо ингээ бүгдээрээ манчрахтай хатаг тийм захаан байгуулсан дараа би явахна. Тийм бас авах ханаа хараад тэмцэлтэй тагшааж байгаа тийм ээ. За нэгдүгээр. Хоёрдугаар болохоор манчрахтай ban 11 наснаас өмнөд энэтхийг суралцаад 10 жилийн хугацаанд одоо суралцаад энэ 9 сард ирж байгаа 9 сард Парчин зандаага байх юм байна. Дүүргэн хамгаална. Тэгээд тэр бол маш том номын хөрөн болно. Тийм ээ. Тэгэхээр тэр одоо манчрахтай хаан тэр номын хөрөн, номын баяртан зандаага хамгаалах, мэдлэгээ хамгаалахт нь манай төвийн зүгээс ингээ 1,500,000 төгрөг хүргэж байна. Тэгээд эрдэнэтэй гэж сарын бодоорой. Тэгээд ирээд номоо сайхан дэлгэрүүлээрэ гэж. За энэ талаас ингээ очирлжээ. Энэ талаасаа ийшээ ингээ яваад араар нь тойрч гараад жээ. Финиш.